Сайн бацхан уу, юуны өмнө лайка дараад орж ирж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Өөндөө хамтдаа үздэцгээе гэж саяхан нээлттэй хийсэн хөөрхөн киног эхлүүлчихлээ. За тэгээ дардаг юмнуудаа дараад кинондоо орцгоё. Хэрцгийгээр эцэг ихтэй хаягдан өнчөө хоцорсон охин энэ явдлаас хойш олон жилийн дараа гол дээр юм угаагаад сууж байхдаа нэгэн шархацсан хүнийг олж харан тусалдал тэр хүн нь сайхан сэтгэлтэй хүн байж таран гэртээ авчран өөрийн хүүхд шигээ өсгдөг. Ингээд цаг хугацаа урсан өнгөрч өргөж авсан аав нь Жосоны хамгийн баян худалдаачин байж таардаг. Ингээд зогсохгүй Юнгийн охины дурлсан залуу нь Ханхүү Кёнсон энэ мөчид цаанаас нь хорсолтой харж байгаа төрийн сайдын 3 дахь охин Хвасон гихчин хунтаажид сэтгэлтэй учраас гол дүрийн охиныг бүр зовоож ирхэн үнчин ядуу өргөмөлгөж доромжлон нууцаар Юнгийн герт гал тавин Ханхүү түүнийг аварснаар эцэст нь энэ хоёр маань гэрэлдэг. Энэ олон хүмүүсийн дунд ажиглагч дүргэж байдаг төрийн тэргүүний баг охин Сунчэг гинэт тэр ганцаараа тодрон бүх зүйл зогсдог. За яг юу болоод байна гэхээр миний дөнгөж саяхан ярьсан зүйл бол нэгэн зохиол. Үүнийг уншиж байгаа манай гол дүрийн охин их сургуулийн эгэл жирийн оюутан гаднаас хоол захиалж идэн уцаа ухаад сууж байтал өөрийнх нь хамгийн дуртай хайр дурлалын роман нь цаашид дахин хэвлэгдэхгүй гих мэдэгдэл ирдэг. Манай хүн хараад чи миний амьдралын цорын ганц баяр баясгаланг минь яаж ингэж зогсоож болох юм? Би зүүн гараараа чамаас ч илүү зохиол бичиж чадна. Гэдэл хамаг уурандаа зохиолч руу сэтгэгдэл бичиж байснаа. Газар хэвцсэний дараагаар хэрв та тийм сайн л юм бол өөрөө зохиолоо бичихгүй юу гин хариу хүрээд ирдэг. Харин манай хүн газар нам ундчихсан хэсэг хугацааны дараа сэртэл өөрийг нь хин нэг нь хадагтай сэрээрээ гэж дуутхан сонсогдсон босоод хартал өөрийнхөө дуртай номон дотор орчихсон. Эхэндээ мэдээж итгэхгүй чирэгдэн барин гарч ирээд гадна орчныг харан байж л сая нэг итгэдэг. Аав нь төрийн тэргүүн дээрээ 3 ахтай айлын бага охин ээж нь урдаас нь босч ирэн хоолны ширээндээ суулгадаг. Бас нэлийн эрх бололтой аав нь миний охин хоолоо сайн идэрээ гэхэд манай хүн за ахаа тэгснээс сандран ааваа гэхэд найрмаг байна гэд ашгүй анзаарсангүй. Манай хүн өдөр болгон гоймон захиалгын хоол иддэг учраас энийг хоолыг хараад амтрхан идэж орхин мөн оройн даун клуб буюу язгууртан охидын уулзалтанд очихоор болсноо мэдэн аав нь хэлхийтэй зоос гаргаж ирснээ. Гэр бүлээ төлөөлж байгаа айлын ганц охин хамгийн сайхан харагдахдаа бэлд энэ бол аавын чинь тушаал шүү гэдэг өгөхөд манай хүн мөнгө хараад таны тушаал юм чинь дагах болно ааваа гэж хэлэн бөөн баяр болоод л авна. За ингээд манай хүн торго дурдан алт мөнгөн думбан хэрвээ эндээсээ гарч чадахгүй бол яана гэж нүдэд арснаа. Тэрэндээж бүр баярлчихсан. Өөрт нь бол эндээ л байвал гоё алтан думбаад байж байхын гинэ. Мөн өнөөдөр тэргэл сар гарах өдөр бөгөөд номын гол хоёр баатар учрах өдөр түүнийг нь хажуунаас харна гин догдолсоор уулзалтын хувцас авахаар худалдааны төвд ирэн хүн бүхэн хадагтай гэж мэдлэн яг л зүуд юм шиг цэвэр торгон дээд зэргийн чанартай хувцас сонгоод зөксөж байтал нөгөөх муухай аштай Хвасон орж ирснээ. Манай хүний авах гэж байгаа ганц гой хувцсыг нь авна гэсэн боловч худалдаачин өөр хүн авчихлаа гэхэд шууд л алгадаад авдаг. Манай хүн түүнийг эсрэг дүр гэдгийг мэддэг учраас үзэн ядсан байдалтай харж байснаа. Хвасоноос хайгаад хадагтай та ав. Манай хүн бошоохон салхын төс гарах гэсэн чинь Хвасон чамд баярлснаа илэрхийлээд дараа нь цайгаар дайлыг гэдэг. Манай хүн эргэлзэнгүй заагээд гарч байтал өмнөөс нь гэрэлтсэн даруй төрхтэй номны гол дүр орж ирдэг. Манай хүн харан уулга алдаж Хвасон харин түүнд цаанаасаа л дургүй бололтой цай ах сонирхолгүй болчихлоо. Дараа нууцгай гин ширв татаад л гарна. Дараа нь манай хүн өндөр дээрээс дуртай дүрээ дуранд нь гэрэл цацарсан сайхан сэтгэлтэй мөн удалгүй хунтайжийг бас анх удаа олж хардаг. Нүүрэнд нь өчөөхөн төдиж баяр баясгалан байхгүй. Хүүтэн хөндий харцтай хүмүүсийн хилдгээр бол хааны гэр бүлийн анчны нохой цус урсгаж байж санаа намардаг. Хоолноос нь үс гарч ирэх төдийд орны тогооч нарын үсийг аван түүнийг хувцалж байхдаа ялимгийн хумсалсан үйлчлэгчийн хуруу гарын хумсыг нь зулгааж ингээд болоогүй шүнийг өнгөрүүлсэн эмэгтэйчүүдээ маргааш нь буддын гэлмаа болгодог гэж байгаа. Ард олныхоо дунд ширүүн дөрвнөөрөө алдартай Ханхүү. За ингээд орой болж манай хүн хүсэн хүлээсэн уулзалтандаа явж байгаа нь Юнгийн авхаа нарын бүлгэмд байхгүй ч бэлтгэл ажлыг нь хариуцаж авсан. Тэдэнд зориулж амттай бүхнийг бэлдэн чадах бүхнийг л хийж байла. Авхаа нар харин аль хэзээ цугларчихсан. Хвасонч бүр гол дүр нь болчихсон зогсож байдаг. Юнгийн орж ирэхэд арх хундгалж үг гэснээ албаар асган. Хувцсыг маань муухай болгочихлоо. Хурдан наадгаа цэвэрлэгэж зандран Юнгийч дуулууртай цэвэрлэж байгаад гараа эсгэн түр гарч явахад нь манай хүн алчаараа өгөөд араас нь харан бүх
эсвэл сайхан болно. Жохон л тисчих гэж бодлогошрон. За мэдээж цаадхан дургуйцэн та хоёрыг найзууд гэж мэдсэнгүй гэж үг хаян манай хүн үнэхээр цус хараад твчиж чадсангүй аав минь намайг ингэж өсгсөн юм гэж аргалдаг. Авхай нар хоорондоо үнэндээ юнгээ өргөмөл гэдэгч шүн болохоор аавынхаа унтлагын өрөөнд ордог бололтой. Тэр үнэхээр залтай юм гизгэн хов жив ярьцгаан манай хүн арай л ядан бие барина. Гэтэл гадна нь хөөрхий охин бүхнийг сонсчихсан зогсож байдаг. Ядаж нэг нь харчхаад хуасаанд хил туулган юнгээг буцаж оруулж ирснэ. Нэгэнд бүхнийг сонсчихсан асуудлаа шийдчих үү? Үнэхээр чи унтлагын өрөөнд нь ордог хэрэгүү? Юнгээ бусдыг нь твчиж чадахч явах газаргүй үед намайг аварсан аавыг мань доромжлохыг твчиж чадахгүй. Хуасан ёжтой энийн тэгээд аав чинь юм уу? Нөхөр чинь юм уу? Энэ мөчөд манай хүн үнэхээр тэссэнгүй. Цав хуглан хөөе гэж хурж ирснэ. Надад хэлэх юм байна. Бүгд чих тавин юу хийх бол гэцгэн. Манай хүн бүтэн сар үнэхээр үзэсгэлэнтэй. Бүгд хамт уувал ямар вэ? Цай биш харин арх гэж хэлээд л уур амьсгалыг эргүүлэн хамгийн сайн архийг авчиргэж даалгадаг. Энэ мөчөд хунтайж дээрэмчний бүлгийн нэг хүнийг барин гараа цустан алхаж явсаар тэдний ойролцоох нууран дээр ирэн цусаа арилгадаг. Харин манай хүн энэ мөчөд коктейл хийнгээд балааг нь авна. Амтанд нь орсон авхаанаар амаа олохгүй ууцгаан манай хүн ч эдэнд ихэн занаа ингэж байгаа цаадах чинь нилийн уугаад тас дөнгөж нүдэ нэгэ юу гуйё хунтайжин өвөрт за ёстой юу болвоо гэтэл зохиолыг бүр оронгоор нь өөрчилчихсэн юу гэж хэлэх юу хийхээч мэддэггүй урд шүн юу ч болоогүй байлгүй дээ гэж бодсон ч бүр ханхуугийн анхны бүсгүй нь болж таарч тэгэхээр өмнөх шүн нь юу болсон бэ гэхээр манай хүн нилийн согтон норын ирэг дээр ирэн хунтайж юмээ хоёр яг л энд учирдаг хараахан учраагүй бололтой яг хажуунаас нь өөрийн биеэр харнаа гэд байж байтал өөрөө хөл алдан унахын даваан дээр ханхуу бариад авдаг. Манай хүн та чин хэн блэ харсан санагдаад байх юм гэснэ. Кёнсон байна шүү дээ гэд барьж авах гэтэл өмнөөс нь шууд л сэлмээ гаргаад ирнэ. Тийм хөвгөлтэй байна уу? Хуруугаа алдахыг хүсэе юу? Манай хүн өдрөө чинь харуул өгдөг гэсэн цорхол үнэн худлыг шалгах гээд гэснэ. Уруулыг маань огтлох уу? Энэ мөчөд ханхуу харж төрлөн гарт байсан сэлмээ алдаж орхино. Манай хүнч мэдээд байсан юм аа. Би таны талаар бүхнийг мэднэ. Хэнийг ч алахыг хүсдэггүй дээ. Эдгээр цоо яриаг үүсгэсэн. Ханхуу намайг таньдаг хэрэггүй гэхэд тэгэлгүй яах вэ? Би таны бүхий л бодлыг уншсан. Дурлахаараа бүхнийг зориулж их нэртэй илдэг ханддаг. Гэх мөчөд ханхуу хинч өмнө нь надад ингэж хэлж байгаагүй гин ширтэн. Ингэж л хамт шөнийг өнгөрөөж номны зохиолыг тэр чигтэн өөрчилчихөж ханхууг босон явахад бас нууцаар хараад байгаамаа. Гарч ирснийхаа дараагаар юнгээ дээр ирэн өчигдөр юу болсон талаар нь асуудал ханхүүтэй танилцах нь байдгүй хараачгүй. Харин манай хүнээс найз болохыг гуйдаг. Урдаас нь гимшсэндээ татгалзахад тийм ээ би сайдын охиноос юу асуучих вэ гэж буруу ойлгоод байхаар нь аргагүй нэрхэндэл найзлахыг зөвшөөрдөг. Ингээд гарч ирэн гол дүрийн залуутай унтаж эмэгтэйтэй найз болчихлоо гэж санаан зовоод явж байтал туслах бүсгүй нь гүйж ирснэ. Гэрлэх санаал гэрт нь ирсэн болохыг дуулгадаг. Аз болж гэрээхний нь байхгүй. Мэдхээс өмнө бушуухан очиж байтал ханхуу өдөөс нь гарч ирэн манай хүн одоо гэрлээд байхдаа яадын гэснэ. Өмнө нь хүндэлцгөөд хөвтчихнэ. Ханхуу юу гэж дайрах вэ? Чадварлаг аргагүй. Морьтой дээгүүр нь харин олныг ч бүр гайхшруулж орхидог. Ингэж энэ хоёр уулзан гэрлэлтийн талаар асуухад эрэгтэй эмэгтэй хоёр хүн шөнийг өнгөрүүлсэн байтал мэдээж хэрэг биш үү гэхэд манай хүн юу ч санахгүй байнгын хэсэг гүрийн өөртөө нь гэрлэх ямар ч бодлого байна гэхэд тийм бол намайг зориудаар уруу татаж анхны шөнийг маань авч замыг минь хаасан учраас хааны удмын хүнээс урвсан гэж үзэн гэр бүлийн чинь хамт цөллөгт явуулна гэх үед манай хүн хажуугаар явж байсан аав ахнараа хараад ийм зовлон шаналл үзүүлэхгүй тул ядаж 3 хоног бодож үзэх хугацаа өгөөч гэж гуйдаг. Гэртээ ирсний дараа нөгөө хуасан чинь ирснэ. Өмнөх шөнө хунтаажтай хонсон уу гэж ам асуун. Хариулахгүй байсан ч үнэн гэдгийг нь мэдээд аяхтай цайгаа цацах хооронд номны хэсгээс гинэт санан түүний гэвлүүрийг бушуухан аваад өөрийгөө хаачхна. Ингээд өөрийн цацсан цайнд өөрөө оногдон дараа нь хариугч нь өгөх болно гэдэл уурлаад гарна. Ингэж бүх зүйл хяналтаас гарсан учраас манай хүн зүгтхаар болдог. Тэгээд бүр туслахтайгаа хамт энэ мөчөд ханхүү түүнийг холоос ажиглаад байж байдаг. Мөн урдчлан сэргээлэн гарах ямар ч гарцгүй болгочихсан. Зүс царайгаа хуургаад ч нэмэргүй. Манай хүний олсон өөр арга нь ордны гадаа байх тариалангийн талбайд байдгаараа халдан ханхууд харагдах. Бохир заваанд дургүй болохоор жигших байлгүй гэтэл ханхүүн туслах үнэрт нь огиулан манай хүн дотроо одоо ч төвчхийн аргагүй байгаа байх та гэтэл өөрт нь санаа тавьж халамжлаад байдаг.
Дараа нь шуналт нэгний дүр эсгэхэд ханху чи миний төвшөнд хүрэхийн тулд ингэж хувцлах хэрэгтэй гэд тоодоггүй. Ийм байдлаар маш олон арга хэрэглээд бүтлгүйтсэн учраас эцэст нь хамаг юм аван шөнийн цагаар ургаж байхдаа танхаа хоёр залуутай таардаг. Алт мөнгийн аваа зогсохгүй язгууртны охингийн барьцаалах гэж байхад нь ханхугийн хамгийн сайн найз манай хүнд тусалдаг. Дэрэмчнээс бие хамгаалах зэвсэггүй ч хурдан шалмгай зүгтэж чадна. Ингээ болоогүй бос далимдуулаад дараа дахин уулзахын тулд хамтдаа ууцхай гэдэг энэ бүхнийг ханху сонссон байж тааран өөртөө суух гэж байгаа хүнтэй дахин уулзахыг зөвшөөрөхгүй гин. Тэгээд бүр 3 ах нь явж тааран манай хүн ханхугийн амийг таглах гэж байгаад хөл алдан энэ мөчид манай хүн би өвхөж байж л энэ бүхэн дуусах бололтой гин. За ингээд сүнчээг ухаан алдсны дараагаар ханху хааны ордны отчийг хүртэл дуудан түүний төлөө бүхнийг хийхэд бэлэн байлаа. Отож судсыг нь чагнан илэг төс нь хөөрч биеийн тамирцсан байна гин. Ханхугийн хүсэлтээр зүү тавин манай хүн сэргэжээ. Гэхдээ сүнчээгийг бүрэн эмчлэхийн тулд босгүй ховор ургамал хэрэгтэй болж түүний талаар мэддэг хүн дээр иртэл жоохон хөвгүүн гараад ирдэг. Ёстой нэг цод гэсэн дуутай том хүнтэй хүндэтгэлгүй харьцахыг нь яана. Эмийн ургамал байгаа газрыг нь заасан нь өндөөр уулан дээр өтгөн манантай хад тасах ихтэй газар хүмүүсийн очтгүй нэг шалтгаан нь энэхүү бар энэ хүртэл яваад олж ирсэн хүмүүс энэ барнаас айгаад зүгтцгаадаг. Харин Кенсон өөрийн эр зөргөөрөө тулалдан хавцлын ирмэгдээр ирэн арай гэж нэг гараараа зүгдэн. Гэтэл яагаад ч юм нөгөөхүү ирчихсэн ханхуд тусалдаг. Уулын сүнсний уулсан бартай анхны тулалдсан хүн бол та гэд бунтажийн хувьд итгэмээргүй зүйл ярьж байснаа эмийн ургамлаа өгдөг. Тэгснээ болоогүй хайртай бүсгүйтэй зориулж байгаа бидтэй гэд инээмсэглэн салах ёс хийгээд цааш алхана. Ингээд Кенсон шууд л сүнчээг тэр ирэн бүхнийг ангаагч эмийн ургамлаа өгдөг. Манай хүн шархацсан гарыг нь хараад сэтгэл нь зовних шиг. Сүнчэгийн би нэлээд гайгүй болсны дараа Кенсон хунтааж болон Юнэ хоёрыг нийлүүлэхийн тулд Сүгёмтэй хувилдан өөрийг нь урайд байсан клуб даваачаар болдог. Ингээд хүмүүс уулзалтанд ирж ханху хамгийн сүүлд орж ирсэн чинь сүнчээг өөрийн ирэхгүй таг ширтэн унангаа алдахад нь Сүгём барьж авна. Ядаж байхад гарнаас нь барьчихсан. Ханхуж уурлаж байгаад болиулна. Ингэж энэ хит хоорондоо танилцсан багийн шинэ 3 хүндээ зориулж алтан бөгөж олох тоглоом тоглодог. Мэдээж энэ нь сүнчэгийн төлөвлөгөө бөгөөд Юнэийг ганцаарангийн нуурын ирэг рүү явуулчихаар ханхуг очих үеэр нь туслахаараа дээрээс нь Сакурагийн дэлбээ унагадаг. Ингэж байж л энэ хоёр нэгэндээ дурлана гэтэл манай хүн өөрийн мэдэлгүй харамлан ханху юунд доглох найтайлгаж эхлэн ганц Юнэд л тааламжтай байгаа бололтой. Хунтааж цэцгийн дэлбээ хамар захнуулаад хэцүү байна. Уучлаарай Хвасон гэж юу? Юнэ юу? Миний нэр Хвасон биш. Очиж тэр нэртэй андуурлаа гэд уурлаад явж байхад нь сүнчэгийн хэлснээр дараагийн төлөвлөгөөндөө ордог. Энэ нь амжилттай болж ханху гарнаас нь барих байтал Юнэ усан дунан татах гэж байна гэтэл өөрийн сэлмэл авах гэж байж ингэж л манай хүний төлөвлөсөн бүх зүйл нь бүтлгүйддэг. Энэ үед сүнчэгийн ээж нь нэгэн үзмэрчдээр ирээд 3 хүүгийнхээ хувь заяаг асууна. Тэдний нэгэнч болов гэрлэх болов уу гэж асуухад Хурамч шунхай үзмөрч улам хөлсөө нэмэн худал ярьж байхад нь нөгөө үл мэдэх хүүч нь бас л ирчихсэн. Үзмэрчийн бид явж орно. Хүүхдүүдийн чинь хинэн гэдгийг мэдэхгүй ч хорин болох болно гэж хэлэн ээж нь бөөн баяр. Нөгөө хідэн энэ үед ууж тоглохож байлаа. Сүнчээг хэрвээ ийм байдал гаргах юм бол ханху надад дургу болох нь гарцаагүй гэтэл бүр эсэргээрээ өхөөрцөн янзтай харна. Дараа нь хариул эсвэл шийтгүүл гэсэн тоглоом тоглоод тойрч явсаар торгуулийн арх Сүгём дээр ирэхэд уралжчихсан байсан уурандаа Юнэ өмнөөс нь уучдаг. Дараа нь Сүнчээгт сүүлд хизээ хинтээ үнсэлсэн бэ гэх асуулт ирэхэд төрснөөсөө хойш өдийх хүртэл хинтээ ч үнсэлцэж байсан удаагүй гээд бүр гүрээчгэн ханху тэгвэл тэр юу байсан юм? Тэр шүнд бидний хийсэн гэдэл амын дарахт нь болиулаад бид хуримлах гэж байгаагийн хэлж өрхөн. Ингэж хүмүүс гайхахтаа зэрэгцэн Юнэ тоорын харшлаас болж биеийн тавгөрхиж хагархай торхноос арх урсах бөгөөд сандралцсан хүмүүс түүнийг нь анзаарахгүй. Юнэ тус өгөх гэж байгаад гүйж байхдаа ширээн дээр байхлаа санамсаргүй унгаан хормын зур өрөө тэр чихтэй гал тавтана. Азар харин хүний амь эрстэйг ханхууч хайртай бүсгүйгээ аварч чаддаг. Энэ хооронд нь Сүнчэгийн гэрт гэрлэх санал ирэн тэднийг очиход аав нь эсэргүүцэж байгаагаа хэлдэг. Ханхууч үнэхээр их хайртайгаа хэлэхэд аав нь зөрүүлээд охиныхоо бодлыг асууна. Яагаад ч юм манай хүн шууд үгүй гэж хэлж чадахгүй ч эргэлзэж байхад нь аав нь 3 ахыг нь төрүүлээд хүнтэй суулгах ба шийдэмгийн аргагүй хааны удамтай биш энгийн хүнтэй суулгах хүсэлтэй байгаагаа хэлдэг. Эднийг орсны дараагаар ханху ах нартай тусгаалan уулзаад ханхугийн нэрийг ашиглан сүрдүүлж байснаа хүнтэй суух ердөөл 2 сарын хугацаа өгдөг.
За яг үнэндээ бол одоогийн хааны ээж нь татвар им байжээ. Харин Кёнсоны аав нь их ондоотойч эцэг нэгтэй одоогийн хааны ах. Тухайн үед ханхугийн ээж нь нөхөртөө хүүгийнхээ төлөө түүнийг хороо гин сэлэм өгөхөд аав нь хулчин ээж нь өөрийн биеэр тулалдаж байгаад ам эрсдсэн байдаг. Хаан гарч ирэхэд Кёнсоны аав хааны суудалд суух ямар ч хүсэлгүй байгаагаа хэлэн хүүгээ аван холын хол зүгтээ ам өршөөгөөч гэхэд харин л дээ хүний үгэнд итгэх хэцүү гин аавыг нь чавчих гэж байтал хүү урдуур нь орон таныг хэлсэн бүхнийг хий гэснээр ээжийнх нь цустаа сэлмийг өгөөд цаашид миний төлөө ашигла гэж хэлэн сургаснаар өдий хүртэл муу мухада ашигласаар иржээ. Сул дорой аав нь эцэст нь биеийн муудаж нас баран хорвоо дэлхий дээр ойр ганц үлдсэн түүнд гэрэл гэгээ нэмсэн хүн бол Сунчэг. Зах дээр явж байгаад өлсөж үхэх гэж байсан хүнтэй санамсаргүй мөргөлдөн өрөвдсөндөө түүнийг хооллон унталж бүр хувцалсан. Гэртээ ирсний дараагаар Цүгём ирэн Юнэйд дурлснаа хэлэн нийлүүлэхт нь туслаач гэж гуйдаг. Хэдэн өдрийн дараагаар манай хүн нөгөө хүнтэй дахин таартал ойр орчмыг танилцуулаад өгөөч гэж гуйн. Хэсэг хугацаанд хамт байж байгаад олж өгсөн түрээсийн байрандаа авчран дотн гихч нь гар барин тэврэлтэд салцгаадаг. Сунчэкийг яваа юугүй юу түүний царай хувьсгийн байрлууга биш харин ирсэн газар нь нөгөө хорон санаат Хуасон түүний ч төлөвлөгөө амжилттай болон Сунчэг буцах замдаа биеийн тавгөрхөж цустай ханилгаж эхэлдэг. Оройн ханхүү Сунчэгийн гэрт иртэл хамаг юмгийн шатааж устган туслахаас нь түүнийг тахал өвчин тусан тусгаарлагдсан болохыг мэддэг. Ингээд яаралтай түүний байгаа газар очин орох гэсэн боловч хааны зарилгаар хамгаалагч тавьчихсан. Өөрийг нь оруулахгүй байсан учраас ээжээс нь үлдсэн ганц нандиндаг сэлмээ өгөхөд ханхүүг ихэд өрөвдсөн бололтой таныг ойлгож байгаач та халтур авч магадгүй гэвч ханхүү тушаах биш чин сэтгэлээсээ түүнээс оруулж өгөөч гэж гуйдаг. Харин Сунчэгийнт ганцаараа тагжинж жирч хүртэл хараад үхэл амьдралын зааг дээр ирчихсэн байхад ханхүү орж ирэн түүнийг сэрэмсэртэл тэрвэрч суун. Нүдэнийн ханхүүг ирсэн болохыг мэдээд би амьдрмаар байна. Надад туслаач. Гэхдээ чи яагаад ийм аюултай зүйл хийж байгаа юм бэ? Ханхүү магадгүй би чамд хайртай учраас гэж хэлэн өөрийн амиа эрсдэлд оруулан түүнийг асрах болсон. За гэтэл хааны ордонд санаанд жоромгүй зүйл болж хатан ихийн хүсэлт хааны зарилгаар ханхүү Кёнсоны эхнэрийг язгууртан бүсгүйчүүдээс шалгаж авахар болдог. Сунчэгийн би нилээн дээрдэж байла. Харин ханхүүгийн талаарх зарлалыг харсан бүсгүйчүүд ар араасаа тэр дундаа хэн байсан гэж Хуасон болон Юнэй эдний яарсан шалтгаан нь нэг цаг хүртэл өөрийн биеэр ирэх гин цаг заасан байдаг. Эднийг харж байсан үзмэрчийн бид орсон хүү ганц эсгэрээдэл нэг зарлалыг хийсгэн Сунчэгийн байгаа газар аваачиж чаддаг. Манай хүн чинь үүнийг хараад л шууд гараад гүйчихнэ. За ингээд Сунчэг ухаан алдсны дараагаар ханхүү хааны ордны овчийг хүртэл дуудан түүний төлөө бүхнийг хийхэд бэлэн байлаа. Утаж судсыг нь чагнан илэг төсөн хөөрч биеийн тамирцсан байна гин ханхүүгийн хүсэлтээр зөв тавин манай хүн сэргэжээ. Гэхдээ Сунчэгийг бүрэн эмчлэхийн тулд босгүй ховор ургамал хэрэгтэй болж түүний талаар мэддэг хүн дээр иртэл жоохон хөвгүүн гараад ирдэг. Ёстой нэг цод гэсэн дуутай том хүнтэй хүндэтгэлгүй харьцахыг нь яана. Эмийн ургамал байгаа газрыг нь заасан нь өндөөр уулан дээр өтгөн манантай хат тасах ихтэй газар хүмүүсийн очтгүй нэг шалтгаан нь энэхүү бар энэ хүртэл яваад олж ирсэн хүмүүс энэ барнаас айгаад зүгтцгаадаг. Харин Кёнсон өөрийн нэр зөргөөрөө тулалдан хавцлын ирмэг дээр ирэн арай гэж нэг гараараа зүгдэн. Гэтэл яагаад ч юм нөгөөхүү ирчихсэн ханхүүд тусалдаг. Уулын сүнсний уулсан бартай анхны тулалдсан хүн бол та гэд пунтажийн хувьд итгэмээргүй зүйл ярьж байснаа эмийн ургамлаа өгдөг. Тэгснээ болоогүй хайртай бүсгүйтэй зориулж байгаа бидтэй гэд инээмсэглэн салах ёс хийгээд цааш алхана. Ингээд Кёнсон шууд л Сунчэг тэр ирэн бүхнийг ангаагч эмийн ургамлаа өгдөг. Манай хүн шархацсан гарыг нь хараад сэтгэл нь зовних шиг. Сунчэгийн би нилээн гайгүй болсны дараа Кёнсон хунтааж болон Юнэй хоёрыг нийлүүлэхийн тулд Цүгёмтэй хувилдан өөрийг нь ураад байсан клуб даваачаар болдог. Ингээд хүмүүс уулзалтанд ирж ханхүү хамгийн сүүлд орж ирсэн чинь Сунчэг өөрийн ирэхгүй таг ширтэн унангаа алдахад нь Цүгём барьж авна. Ядаж байхад гарнаас нь барьчихсан. Ханхүүж уурлаж байгаад болиулна. Ингэж энэ хит хоорондоо танилцсан багийн шинэ 3 хүндээ зориулж алтан бөгж олох тоглоом тоглодог. Мэдээж энэ нь Сунчэгийн төлөвлөгөө бөгөөд Юнэй ганцаарнгийн нуурын ирэг рүү явуулчихаар ханхүүг очих үеэр нь туслахаараа дээрээс нь Сакурагийн дэлбээ унгадаг. Ингэж байж л энэ хоёр нэгэндээ дурлна гэтэл манай хүн
өөрийн мэдлэгүй харамлан ханхуу юун догдлох найтайлгаж эхлэн ганц юунэд л тааламжтай байгаа бололтой хунтайж цэцгийн дэлбээ хамар захнуулаад хэцүү байна. Уучлаарай Хвасон гэж юмээ юу миний нэр Хвасон биш. Очиж тэр нэртэй андуурлаа гэд уурлаад явж байхад нь Сунчекийн хэлснээр дараагийн төлөвлөгөөндөө ордог. Энэ нь амжилттай болж ханхуу гарнаас нь барих байтал юмээ усан дунан татах гэж байна гэтэл өөрийн сэлмэл авах гэж байж ингэж л манай хүний төлөвлөсөн бүх зүйл нь бүтлгүйддэг. Энэ үед Сунчекийн ээж нь нэгэн үзмэрчдээр ирээд 3 хүүгийнхээ хувь заяаг асууна. Тэдний нэгэнч болов гэрлэх болов уу гэж асуухад Урамч шунхаа үзмөрч улам хөлсөө нэмэн худал ярьж байхад нь нөхөө үл мэдэх хүү чинь бас л ирчихсэн. Үзмэрчийн бид явж орно. Хүүхдүүдийн чинь хинэн гэдгийг мэдэхгүй ч хорин болох болно гэж хэлэн ээж нь бөөн баяр. Нөгөө хідэн энэ үед ууж тоглохож байла. Сунчек хэрвээ ийм байдал гаргах юм бол ханхуу надад дургу болох нь гарцаагүй гэтэл бүр эсэргээрээ өхөөрцөн янзтай харна. Дараа нь хариул эсвэл шийдгүүл гэсэн тоглоом тоглоод тойрч явсаар торгуулийн арх цүгьям дээр ирэхэд уралжчихсан байсан уурандаа юнгээ өмнөөс нь уучдаг. Дараа нь Сунчект сүүлд хизээ хинтээ үнсэлцсэн бэ гэх асуулт ирэхэд төрснөөсөө хойш өдийг хүртэл хинтээ ч үнсэлцэж байсан удаагүй гээд бүр гүрээчгэн ханхуу тэгвэл тэр юу байсан юм? Тэр шүнд бидний хийсэн гээд л амын дарахт нь болиулаад бид хуримлах гэж байгааг нь хэлж өрхөн. Ингэж хүмүүс гайхахтаа зэрэгцэн юуны тоорын харшлаас болж биеийн тавгөрхиж хагархай торхноос арх урсах бөгөөд сандралцсан хүмүүс түүнийг нь анзаарахгүй. Юуны тус өгөх гэж байгаад гүйж байхдаа ширээн дээр байхлаа санамсаргүй унгаан хормын зур өрөө тэр чигтээ гал тавтана. Азар харин хүний амь эрстэйгүй ханхууч хайртай бүсгүйгээ аварч чаддаг. Энэ хооронд нь Сунчекийн гэрт гэрлэх санал ирэн тэднийг очиход аав нь эсэргүүцэж байгаагаа хэлдэг. Ханхууч үнэхээр их хайртайгаа хэлэхэд аав нь зөрүүлээд охиныхоо бодлыг асууна. Яагаад ч манай хүн шууд үгүй гэж хэлж чадахгүй ч эргэлзэж байхад нь аав нь 3 ахыг нь төрүүлээд хүнтэй суулгах ба шийдэмгийн аргагүй хааны удамтай биш энгийн хүнтэй суулгах хүсэлтэй байгаагаа хэлдэг. Эднийг орсны дараагаар ханхүү ах нартай тусгаалan уулзаад ханхүүгийн нэрийг ашиглан сүрдүүлж байснаа хүнтэй суух ердөөл 2 сарын хугацаа өгдөг. За яг үнэндээ бол одоогийн хааны ээж нь татвар юм байжээ. Харин Кёнсоны аав нь их ондоотойч эцэг нэгтэй одоогийн хааны ах. Тухайн үед ханхүүгийн ээж нь нөхөртөө хүүгийнхээ төлөө түүнийг хороо гин сэлэм өгөхөд аав нь хулчин ээж нь өөрийн биеэр тулалдаж байгаад амь эрсдсэн байдаг. Хаан гарч ирэхэд Кёнсоны аав хааны суудалд суух ямар ч хүсэлгүй байгаагаа хэлэн хүүгээ аван холын хол зүгтээ амь өршөөгөөч гэхэд харин л дээ хүний үгэнд итгэх хэцүү гин аавыг нь чавчих гэж байтал хүү урдуур нь орон таныг хэлсэн бүхнийг хий гэснээр ээжийнх нь цустаа сэлмийг өгөөд цаашид миний төлөө ашигла гэж хэлэн сургаснаар өдий хүртэл муу мухадаа ашигласаар иржээ. Сул дорой аав нь эцэст нь биен муудаж нас баран хорвоо дэлхий дээр ойр ганц үлдсэн түүнд гэрэл гэгээ нэмсэн хүн бол Сунчек. Зах дээр явж байгаад өлсөж үхэх гэж байсан хүнтэй санамсаргүй мөргөлдөн өрөвдсөндөө түүнийг хооллон унталж бүр хувцалсан. Гэртээ ирсний дараагаар цүгьям ирэн юнгэд дурлснаа хэлэн нийлүүлэхт нь туслаач гэж гуйдаг. Хэдэн өдрийн дараагаар манай хүн нөгөө хүнтэй дахин таартал ойр орчмыг танилцуулаад өгөөч гэж гуйна. Хэсэг хугацаанд хамт байж байгаад олж өгсөн түрээсийн байрандаа авчран дотн гихчин гар барин тэврэлтэд салцгаадаг. Сунчекийг яваа юугүй юу түүний царай хувьсгийн байрлууга биш харин ирсэн газар нь нөгөө хорон санаад Хвасон түүний ч төлөвлөгөө амжилттай болон Сунчек буцах замдаа биеийн тавгөрхөж цустай ханиалгаж эхэлдэг. Оройн ханхүү Сунчекийн гэрт иртэл хамаг юмгийн шатааж устган туслахаас нь түүнийг тахал өвчин тусан тусгаарлагдсан болохыг мэддэг. Ингээд яаралтай түүний байгаа газар очин орох гэсэн боловч хааны зарилгаар хамгаалагч тавьчихсан. Өөрийг нь оруулахгүй байсан учраас ээжээс нь үлдсэн ганц нандиндаг сэлмээ өгөхөд ханхүү ихэд өрөвдсөн бололтой таныг ойлгож байгаач та халдвар авч магадгүй гэвч ханхүү тушаах биш чин сэтгэлээсээ түүнээс оруулж өгөөч гэж гуйдаг. Харин Сунчекинд ганцаараа тагжин жижирч хүртэл хараад үхэл амьдралын зааг дээр ирчихсэн байхад ханхүү орж ирэн түүнийг сэрэн сэртэл тэрвэрч суун. Нүдэнийн ханхүү гэрсэн болохыг мэдээд би амьдрмаар байна. Надад туслаач. Гэхдээ чи яагаад ийм аюултай зүйл хийж байгаа юм бэ? Ханхүү магадгүй би чамд хайртай учраас гэж хэлэн өөрийн амиа эрсдэлд оруулан түүнийг асрах болсон.
За гэтэл хааны ордонд санаанд жоромгүй зүйл болж хатан ихийн хүсэлт хааны зарилгаар ханху Кёнсоны эхнэрийг язгууртан бүсгүйчүүдээс шалгаж авахар болдог. Сунчекийн би нилээн дээрдэж байлаа. Харин ханхугийн талаарх зарлалыг харсан бүсгүйчүүд ар араасаа тэр дундаа хэн байсан гэж Хвасон болон Юнэ эдний яарсан шалтгаан нь нэг цаг хүртэл өөрийн биеэр ирэх гин цаг заасан байдаг. Эднийг харж байсан үзмэрчийн бид орсон хүү ганц эсгэрээдэл нэг зарлалыг хийсгэн Сунчекийн байгаа газар аваачиж чаддаг. Манай хүн чинь үүнийг хараад л шууд гараад гүйчихнэ. За ингээд Сунчек уншиж байсан зохиолоо санан ордон руу шууд ордог. Өвс очсон морин тэргийг харан нууцаар сууснаар зорьсон газраа ирсэн боловч цагтаа арай л амжсангүй. Ингээд ядарч туйлдсан амтан буцаад нөгөө газраа иртэл Кёнсон ханху байхгүй. Харин нүдэнд нь цус харагдан үхчихэж гэж бодон таг гацан зогсож байтал нөгөөх нь хонь мөрөлжсөөн орж ирдэг. Баярландаа манай хүн шууд л тэврээд авна. Хоолоо идэж суунгаа зарлалын талаар хэлээд харин Сунчек амжиж өргөдлөө өгчихсэн байж хаалга хаагдах яаг тэрмүүчэд эднийг ингээд байж байх хооронд орж ирснийхаа дараагаар өөрийн хормоноосоо таслаж аван амжиж өргөдлөө өгснөө хэлдэг. Ингэж бүх зүйл тодорхой болж Сунчек мань ханхуг өөрийнхөө болохын тулд тэмцэхээр шийдсэн байдаг. Энэ хоёр шүн дунд ордон руу буцахаар болж Сунчекийн хөл нилээн дагуулж алхаж байгаад амтнаас айсандаа түүнийг тэврээд авдаг. Нэгэн рүүгээ ширтэн зогсож байтал ашгүй хажууд нь нэг морь байхан дээр түүн дээрээ сууж аван хоёулаа сундалтаж явцгаан. Араас нь тэвэрчгсэн байхад нь гарыг нь атхаад л нэгэндээч бүр ухаангүй дурлсан бололтой. Бидний хамгийн түрүүнд ирсэн газар нь ордны хотч сонирхолтой Сунчек тагал тусаагүй харин ижил төстэй шинж тэмдэгтэй өөр зүйл байж бас өвчин гэхэд хэцүү. Сунчекээс ямар нэгэн зүйл хүрж болохгүй хоол идсэн үү гэхэд Сунчект нөгөө хүн санаанд нь ордог. За харин Сунчекийн гэр бүл түүнд санаа зовон өдөр шөнөгүй л залбирна. Аав нь хэрвээ охиныгоо ирвэл хүссэн хүслийг нь биелүүлэх болно гин өнгөрсөндөө харамсаж байтал манай хүн чинь бүр яг тэр үед нь ороод ирдэг. Ханху түүнийг газар буулгалгүй хоёр гар дээрээ өргөчгсөн. Гэр бүлийнхний нь итгэж ядан гүйж очицгоон ямар их баярлсан гэж Сунчек энэ хидэд хидийнэ тасчихсан Кёнсоныг өөрийг нь аварсан талаар хэлэхэд тэд ч мөн адил талархлаа илэрхийлнэ. Ингээд дараагийн өдөр болж Кёнсон хатан ихтэр ирж саналыг нь эсэргүүцэж байгаагаа хэлэхэд үгийг нь бүр огтхон ч авч хэлэлцгүй. Өргөөнөөс нь гарч явахдаа Хвасонтой таарна хатан ихтэй холын хамаатан бололтой Сунчект тохиолдоод байгаа хамаг хорыг л энэ найруулж байгаа. Ханху дараа нь туслахдаа нөгөө с ижигтэй хүнийг айлгахыг даалгадаг. За ингээд Сунчек маань гэр бүлийнхнээсээ зөвшөөрөл аван тэмцээндээ оролцохоор ордны зүг явлаадаа ирснийхаа дараа энэ дунд Юнэ байхыг хараад бүр гайхаж орхин. Тэрээр хэлэхдээ энэ бол миний хүсэл биш аавын маань мөрөөдөл. Ханху та хоёрын хооронд орох хүсэл надад байхгүй шүү гэдэл тайлбарлана. Төд удалгүй Хвасон ч орж ирэн сонгон шалгаруулалтанд нохой үхэр хүртэл орчих юм байна л да гэд бас энэ хоёрыг доромжлоод байгаамаа. За энэхүү сонгон шалгаруулалтын эхний шат эхлэн эмэгтэйчүүдийн хувьд оюун ухаан, зүрх сэтгэл, эрүүл мэндийг цогцлоох, хүчийг үзэх, их бооны сумыг өргөн зураас давуулах хүндхэн даалгавар ихэнд оногджээ. Хамгийн ихэнд өөрийн саналаар Хвасон бүр торох чөмгийг өргөөд шидчихнэ. За тэгнээ тэр ингэж ээлж дараалан гарцгаан зарим нь бүр дийлэхгүй. Юнэ өөрийн чадлаараа шидэн давуулж чадна. Энэ бол манай хүний шидэлт ханхууч холоос дурандан баярлаж зогсон. Сүгэм хажууд нь тэгтлэх баяртай байна уу гэд харсан чинь өөрийнх нь хайртай бүсгүй. Харин шалгарсан авхаанаар энэ удаад ном сум харуун. Хвасоныг харуухад байна өөрөө хөдөлж байдаг шүү. Мэдээж онно. Юнэж мөн адил тойрогтой онож Сунчекийг сумат татаад эхлэегүй юу? Яагаад ч юм салхи салхилэн гэтэл бүр санаанд ч оромгүй зүйл болж байгаа нэвтлэн олныг бүр гайхшруулж орхин. Үүний нууц нь энэ зөлөг. Харин ханху энэ үед нөгөө хүний араас дагаж байгаад захиалсан хувцас авах үед нь түүний нуруунд дээр байх нэгэн тэмдгийг анзаарч авдаг. Дараа нь байрлаж байгаа газар нь нэрэн сэжиг бүхий нэг зүйл олоод үнэрлээд үзтэл тэсхийн аргагүй хамар цэргэн. Нөгөөхэд энэ хооронд тэмцээнэ үргэлжлүүлэх бөгөөд ганц нэгээрээ хасагцаар манай хүн хүргэлтэнд явдаг байсны ачаар барьж байгаа зүйлийнхээ тэнцвэрийг сайн олдог. Хвасонч бүр зөвүүнэлдээ манай хүнийг түлхэхэд зөөгч хийж байсныхаа ачаар буцаагаад л бариад авчих нь. Гэхдээ хамгийн хөрхн нь Юнэ энэ мөчөд байнга л түүнийг дэмжиж байсан. Аавынх нь бизнес өргөжчөхөд тусдаа учраа энд оролцчихдээ ямар тач өнөөдөр эхний шатны тэмцээн дуслаа. Сунчекийг ханху тосож аван өхөөрдөж байгаад л явна.
За ингээд дараагийн өдөр болж үлдсэн авхаанаар 2 дугаар шатны шалгаруулалтанд орохоор болдог. Хатан их орж ирэн тус бүртэн 10 нянгийн зоос өгөөд 2 өдрийн дотор үн цэнийг нь нэмэгдүүлгэх даалгавар өгдөг. За гэтэл үнэхээр сонин зүйл болж Сунчагийг энэ ертөнцид байхад зогсчихсан байсан ном дахин үргэлжлэн хэвлэгдэхээр болдог. За нөгөө гадаад нөхөр баригдан Сунчагийг тийм болгох ажлыг хэн даалгасан гэтэл тэр хэргийн талаар ердөөч ам нээсэнгүй. Ханхуу тэсгээ байн гурван сэлэм зогоод миний эмэгтэй мэдэрсэн өвдөлтийн хажууд юу ч биш гэснээ. Сэлмээ дотор нь эргүүлдэг. Гэхдээ түүнийг юу ч хэлээгүй ч Хуасаны аав болох төрийн сайдын завнаас буусан болохыг мэдээд Хуасаныг сэжиглэн араас нь мөрдөхөөр болдог. Хааны туслах гэж бүтлэн нэрэгчсэн нэг хүн байна. Сунчагийг нууцаар даган хамгаал гэтэл араас нь хит хитэн удаа дагаж байгаад баригдчихна. Манай хүн тийм л юм бол ханхуу өөрөө намайг хамгаалахгүй юу гэд явуултал эргэж хараад л бүдрээ тунчхна. Ингээд энэ хэд худалдаачны барааг төвч цэвэрлжгээд цааш явцгааж байхдаа ханхууг харсан ч өөрийг нь олж харсангүй. Харин тэрээр Хуасантай санамсаргүй таарч байгаа мэт царайлан бүр болоогүй худлаа сайхан харьцан хувцаа муухай болгосон залмаар гэртэн нэрэн солих хувцас ус авчрах хооронд нь нэгжлэг хийж байгаад нөгөө уусмал байсан савтай ижил төстөг олдог. Хуасан ус аваад ороод ирсэн чинь бас л эвгүй сууж байдаг шүү. Урдаас нь босч ирэн ус биш цай умаар байна гэд гаргачихдаг. Сунчааг өөрийн хідэн зосороо үржил шимгээ тариалангийн талбайг эзнээс нь гуйж байгаад түр авдаг. Хажууд нь сүгём гутарчихсан байж байхтаа тааран үнэийг үнэхээр сэтгэл зүрхнээсээ болоогүй. Аваасаа болоод тийм зүйл хийж байгааг нь хэлэн тайвшруулчхаа цааш явцгааж байхад гутман цуун буувч зарч байсан хүүхэд ихчээ нэгийг худалдаж аваач гэхтэн манай хүн ч инээмсэглэн хурж ирнэ. Гэтэл нөгөө сэргэлэн шидтэй хүүхэд буувч бүр янз бүрийн утгатай энэ аз авчран урт наслуулдаг. Харин үүнийг хосоор нь авуул хайртай хүнтэй чинь бат холбдог. Алийг нь аммаар байна да гэтэл үзэгдэл солигдсон ханхуу хувцаа солин цайгийн намсаад онцгой өрмөц амттайг нь хэлэхэд мэдээж энд байхгүй ойрох дорнодын маш ховор цай. Кэнсон тэгвэл танай гэр бүл гадаад харилцаа холбоо сайн бололтой гэхэд Хуасан өнгөрч ирээд л урд өмнө нь хүмүүст үзүүлж байгаагүй нууц агуулгатаа оруулж ирнэ. Тэгснээ бас хэрвээ хоёулаа гэр бүл болвол энэ бүхэн чинийх болох болно. Ханхууч өөр санаатай эргэн тойрныг анзаарч байгаад нөгөөх тэмдгийг олж харан энэ үнэхээр өрмөц бэлэг тэмдэг юм. Хуасан эдгээр нь Английн ховор объектууд юм. Энэ тэмдгийг зөвхөн бид эзэмшдэг гээд өөрийгөө бараг бариад өчхөн. Ханхууч хүссэн зүйлээ мэдэж авчихсан хүн гарч явна. Ордондоо ирсний дараагаар өгсөн хувцсыг нь шатаалгадаг. Харин Сунчаг минь нэх өөрхөн нөгөө хос бугуйчаа сонгосон байж. За харин энэ бол тэдний анхны шүн. Ханхуу хажуудаа байхгүй Сунчагийг маш ихээр сандаг. Дараагийн өдөр болж хатан их өгсөн асуултынхаа хариуг асуутал нэгэн бүсгүй зооснуудаараа мөрөөдөө тоглоомны газар орон үржүүлэх гэж байгаад бүгднийг алдчихаж Хуасан харин 10 нянгийн зоос хулгайлан өөрийнхтөөгөө нэмээд түүгээрээ бүгж хийснээ хэлдэг. Учир нь хатан болохоро үеийн үедээ дамжуулах гэж юнгээ түүгээрээ өнчөн хүүхдүүдэд хоол хүнс цайз гих мэд зүйлүүдийг авч өгж мэдээж ирээдүйд улс орноо хөгжүүлэх хүмүүс учир Сунчаг хатан ихийн өгсөн зоосоор ашиглахдаггүй байгаа талбайг зээлж авсан хэлдэг. Тэндээ муур болон зулцхан загас тавьжээ. Хэрв дайснуудыг нэгтгэвэл тэдний оршин тогтнох зүүн совин бэхжиж байглаасаа хүчрэхэг болж илүү үржинэ гэд манай хүн үржсэний дараагаар хүмүүст заран олсон мөнгөө харуулдаг. Ингээд 2 дугаар шатанд Сунчаг мань хамгийн өндөр оноо аван энэ гурван эзэн шатанд шалгардаг. Манай хүн энэ мэдээгээ хамгийн түрүүнд Кэнсон ханхуд дуулахаар очиход байхгүй. Энэ араас үгүйм юмний дээр ирэн юу болоод байгаа талаар нь асуутал тэмцээн дуустал энүүгээр ирэх хэрэггүй. Би аавынхаа хэлснээр хийх ёстой. Намайг энэ бүхнийг дуусгатал жоохон л хүлээчих гэж амладаг. Ингээд Сунчаг ханхутай уулзахгүй байсаар байж эзэн шат эхэлвэ. Тэднийг орсны дараа хатан их цай өгөхөд Хуасаноос бусд нь уун. Өөртөөгөө адилхан гэж боддог. Цэцэг бий юу гэж асуухад юмээ бадам линхуа тэд шаварт ургадагч бохирддаггүй. Хуасан бусад цэцэг хичнээн үзэгсэлнтэйч тэд зөвхөн нэг үлрэлт цэцгэлдэг. Харин энэхүү цэцэг нь ард түмний хувцас хүнжил болдог. Энэ ертөнцийн хамгийн үзэгсэлнтэй цэцэг билээ. Би мөгөн хуа цэцэг шиг байхыг хүсдэг. Сунчаг би үнэндээ цэцэг сонирхдаггүй. Гэхдээ саяхнаас усан үзмийн модны цэцгийн талаар олж мэдсэн. Тэрхүү цэцэг нь халуун аадар бороо зэрэг бэрхшээлүүдийг даван туулдаг. Хүн бүрийн харж болох
болохоор тийм цэцэг. Хатан ий хэрвээ нөхөрт чинь аюул тулгарвал яах вэ? Хуасан миний хувьд сахилах баттай байх. Юм ээ хэцүү байдлаас сургамж авна. Мөн хэцүү байдлыг өнгөртөл чимээгүй байх. Сүнчийг зовлон бэрхшээлийг даван туулахгүй байх нь хамгийн сайн зүйл гэж би боддог. Хэрвээ нөхөрт хэцүү зүйл тулгарлаа гэж бодвол эмэгтэй хүн зөвхөн гэрийн ажил биш. Би бэлдэр санхүүгийн хувьд хамт тэмцэх хэрэгтэй. Гэдэл хатан их чамайг сүнчээг гэлөө. Хуасан хажуунаас нь түүнийг барууны хүнтэй явуулддаг гэд худлаа гүтгэж эхлэн. Тэгээд болоогүй гэрч байгаа гэтэл торгоны дэлгүүрийн худалдагч өөртөр нь нэрэн хувцас авч өгч байхдаа гарнаас нь барин бүр үнсэлцэн гэж худлаа хэлнэ. Манай хүн хичнээн худал гэж хэлээд ч нэмэргүй. Хатан их сүнчэгийг шууд л хасгаар болдог. Гэвч юу гэж тэмэн байх вэ? Ханхүү нөгөө барууны хүнийг нь тэдний өмнө авчирна. Уусмлыг гаргаж ирэн ургамал дээр асгахдал тэр дороол үхэж харлана. Сүнчэгийг яг л ийм байдал орсон талаар нь хэлэн түүний хувцсыг уран тэмдгийг харуулад хуасааныг харин гарах гарцгүй болгодог. Хууль зүйн яамд мэдэгдвээс хатан ихийн хамаатан баларх гээд байдаг. Ингээд чочрлоосоо болон ухаан алдаад унжихдаг. Түүнээс нь болоод сонгон шалгаруулалт зогсно. Харин манай хоёр ингэж нэг уулздаг. Цаашаад юу л болдог болдоо. Ингээд зогсож байтал хаан дуудуулаад ханхүү хаашаа ч явахгүй зогсож байгаараа гэж хэд орно. Сүнчийг одоо хүртэл бугуйчаа өгөөгүй. Бүр шүн дүнд болтол тэндээ хүлээсээр зүйлдээ бүр бороо орж тэгсэн ч явуулгүй хүлээж байтал хин нэг нь араас нь нэрээд ус руу түлхчихэн улам доошоо гүн рүү орон амьсгал чадхаа болон сүнчээгийн бодит бие нь ухаан орж байгаа мэт. Гэтэл ханхүү түүний зүг байдаг чадлаараа яаран сэлэн. За энэ анги дээр хэдүүлээ цаг хугацааг жоохон ухраацгаая. Хатан их ухаан алдан сэрсний дараагаар өөрийн хамаатан болох доо өвгтнийг асуудалд оруулахгүй тулд Кёнсон ханхүүгийн хэлснээр шалгаруултыг зогсоожээ. Харин энэ бүхний талаар гадралсан хаан ханхүүг дуудаад юу болсон талаар нь асуудал тодорхой зүйл хэлэлгүй өчүүхэн өвмэн төдий байсан гэхэд ингээд болоогүй хурмаа хийхийг нь хойшлуулахад Кёнсон ханхүү шууд л үгүй гин хаач доог тохой хийж байснаа тэгвэл хүслээрээ бол гээд өнгөрөөчгдөг. Харин энэ үед сүнчээгийг түлхсэн хүн хумсны саривтай үлдсэн ба цэцгэн хээтэй гуталтай. Ханхүү буцаж ирж байхдаа орилго чимээ сонсоод гүйж иртэл усан дээр сүнчээгийн нэг гутал нь хөвж байдаг. Ингэжэл түүнийг байгааг мэдэн байгаа газрыг нь олж чадсан байж ашгүй сүнчээг мань амьд гарan ханхүү түүнийг дахин алдах вэ гэсэн айдастай чангаас чанга тэрдэг. Харин сүнчээг энэ мөчөд өөрийгөө ямар их хайртай болсноо хэлэн хоёр биендээ сэтгэлээ уудалж байгаад дахин хамтдаа нэг шөнийг өнгөрөөдөг. Харин энэ тухайсан нөгөө хэрэгээс болоод галзуурах төхөн юнэ мөн адил бодолдоо дарагдчихсан хин хинэн л хэцүү байдалтай. Харин манай хоёр хамтдаа сэрцгийн аз жаргалдаа өмбөж өгнө. Өчигдөр бороо орж байсан ч өнөөдөр цастай. Сүнчээг ханхүүд гарын хоолоо хийж өгөхөөр болдог. Бараг цовь хийх гээд байгаа юм шүү. Ямар тааж хоолоо хийгээд дуусна ханхүү түүнийг өдөр бүр өглөөний цайг нь бэлдэж өгч байна гэж төсөөлөн инээмсэглэн хоолыг нь идэж байгаа ч авах юмгийн шорог бололтой гисэн ч хунтааж сэтгэлийг нь бодоод бүгднгийн нийдчихэж ингээд манай хүн гэртээ ирэн охин хүүхэд байж гадуур хонлоо гэд аваараа алуулангаа алдна. Сүнчээг нэгэн тийм юм болсныг хурдхан гэрэлчихье. Аль болох хурдан тэгвэл би гадуур хонохгүй болно гэхэд ингээд хэсэг хугацааны дараа Кёнсон ханхүү гэр бүлийнхэн дээр нь нэрээд дахин охинтоо гэрлэхийг хүсэж байгаагаа хэлдэг. Аав нь мөн л адил эсэргүүцэхэд ханхүү тэгвэл намайг энд амьдрахыг зөвшөөрөөч гэдэл хэдэн ах нар нь өөрсдөө бараг зарцсан болчихлоо гэж төсөөлдөг. Зайсто тэрнийхээ оронд сүнчээгийг аваад яв гэж хэлэн аавынхан ч би тавгүйтэн. Ингээд тэднийг явсны дараа ээж нь охин минь Кёнсонд үнэхээр сэтгэлтэй бололтой. Одоо гэрлэхийг нь зөвшөөрөх хэрэгтэй гэж ятгахыг оролдсон ч аав нь зөрүү
хөдөлсөөр Сүнжээг маань жаргалдаа ташуурч яваад өчигдөр юу болсноо ч мартчихаж туслах бүсгүй та ханиад хүрээвөө гэхэд сая нэг өнгөрсөн явдлыг санан өөрт нь дургүйгээр нь хуасаныг сэжгэлдэг. Тэсэлгүй гэрт нь очтол үүдэн дээр нь нөгөө гутал Сүнжээг яаж надад ийм зүйл хийж чадаж байна гэхэд хуасан санаа зовх хэрэггүй нөхөн төлбөрийг чинь өгчхөн. Гэхдээ Сүнжээг түүнээс зөвхөн чин сэтгэлээсээ уучлалт гуйхыг л хүснэ. Мэдээж хуасан болсон хойно юу гэж уучлалт гуйгаад л зогсхов. Сүнжээг тиймээ чамайг мэдэж байсан намайг усанд түлхсэн хүн үнэхээр чамд нэг боломж олгохыг хүссэндээ хаанхуд жин талаар хэлээгүй гэхэд хуасан юу яриад байгаа юм бэ гэж хашгирснаа алгадах гэж байсан тэр мөчөд Сүнжээгийн самардсан орм нь харагдчихдаг. Тэгэхээр ийм хүнтэй өстой юу ч ярилтаа билээ. Манай хүн шууд л хаяад гарна. За энэхүү усан онгоцоор явж ирж байгаа залууг Игю гэдэг ба тэрээр хунтааж гаднаас нь харахад энгийн нэгэн гэмээр байхаас түүнийг дагалдах хідэн хүмүүс ирэн орны зүг явцгааж байхад эндээс цааш өөрөө явчих болно гэд буун. Тэгэхдээ худалдааны төвд орж ирэн ойр орчмыг ажиглаж байгаад цааш явж байхдаа Сүнжээгтэй таардаг. Тэгснээ намайг танихгүй байна уу гэж баярлан уулзаагүй 10 гаруй жил болсноо хэлэхэд манай хүн номны дөрүүдээс санах гээд юусоо санаанд нь орж ирэхгүй болохоор нь тэгэлгүй яах вэ гэд таньдаг царайлчхан. Тэгсэн хүүхэд байхдаа нэгэндээ гэрлэн гэж амлаж байсан байж манай хүн байдалд ороод зогсож байхад ашгүй туслах нь ирж тааран цааш явна. Тэгж байтал хүмүүс нэг л эвгүй шүү. Ямар ч хүн явахгүй байхыг гайхтал Кёнсон хаанхүү энэ газрыг түрээслээд авчихаж өөр дээр нь нэрэн гарнаас нь натгаад л цааш явна. Сүнжээг та романтик байхыг мэддэг бололтой. Би цаашид чамтай хамт аялмаар байна. Мөн тоор цэцгэлхийг ч харж бас хамтдаа дэнлүү хөөрөгцгөө. Хариут нь хаанхүү чамтай л байвал юу ч хийсэн хамаагүй гэсээр алхангаа энэ хоёрын болцоо үргэлжлэнэ. Юнгийн хүүхдийн асрах газар үргэлж ирдэг. Орж ирээд удаагүй байхад нь Сүгём ирснээ. Тэдэнд авчирсан бөмбөгөө өгдөг. Энэ хоёр хүүхдүүдийг тоглохыг харангаа. Үнэндээ Сүгём бас ирдэг байж тааран цаашид тэдэнд бичиг хүсэг зааж өгөх талаараа хэлэн Юнгээ сонсоод үнэн сэтгэлээсээ баярлан инээн. Энэ хоёр ч хөөрхөн дотносох шинжтэй. Гидсэн дугран хамтдаа хоол идэхэр болвоо. Сүгём амттай хоол идэхээрээ нас барсан ээжигээ санагалцдаг. Нулимс туслуулан суухтан Юнгээ өөрийн алчуураа өгөн энэ хоёр өмнөхөөсөө илүү дотно. Гэтэл Сүгём нэг хүнийг хараад царай нь барааж айсан шинжтэй болон угаалгын өрөө ороод ирээ гэхэд Юнгээ юу болоод байгааг мэдэлгүй хоцорно. Гэхдээ Сүгём тэр хүнд баригдчихдаг. Өөрийнх нь аа байж тааран энэ газраас нь шууд л аваад явна. Гэртээ ирсний дараагаар чиний хамт байгаа хүн өөрийн чинь хинбэ гэдгийг харуулдаг. Яагаад энгийн хүнтэй зуралдаад байгаа юм? Ухаанаа алдчихаа юу гэж загнахад энэ үед нь Юнгээ түүнийг хүлээж суун. Манай хоёр ч болцож явсаар ханхүү түнд цэцэг өгөхөөр түр цаана очиод хүлээж бай гэх хооронд 3 залуу ирэн хоргоож байхад нь Игю хунтайж гарч ирдэг. Тэд харснаа чи амьд байсан хэрэгүү гин өдөж түлхэж байснаа гинтэл гүйлдэд явчихна. Гэтэл үнэндээ хаанхүү тэдний ард нь ирчихсэн байж мөн хоёр хунтайж нэгнийгээ үзэн яддаг бололтой. Одоогоор ямар холбоотой гэдг нь тодорхой болоогүй л байна. Хаанхүү Сүнжээгтэр ирэн миний сүйт бүсгүй гэж харамлаад л цааш авч явна. Ингэж нэг цэцгийг нь өгөн манай хүнч нөгөө бугуйчаа санаад гаргаж ирэн эдгээр нь биднийг нэгтгэх болно гэж хэлээд зөөж өгөхөд ханхүү түүнийг өхөөрдөн үнсэх гэж байтал аав нь хажуугаас нь Сүнжээг гэтэл хорилдог. Ингэж түүнийг өрөөнд нь түгжин гэрээхэндээ хин ч онгойлгож болохгүйгийн хатуу захиад ордог. Игю хунтайж урд өмнө нь Сүнжээгтэй үнэхээр л дотн байж энэ дурсамжаа санан ханхүүг ихэд үзэн ядна. Дараагийн өдөр нь хаан дээр ирэхэд эцэг эхийг чинь алсан хүнтэй нүүр тулах амаргүй баймаар гэхдээ нь бусад улс орноор аялахдаа өнгөрсөн үеэ даван туулсан. Одоо юу ч санахгүй байна гэсэн ч хаан хэлсэн үгэнд нь итгэхгүй. Өмнөө байсан зүйлийг онгойлгон үзээд энэ юу юм гэхэд Хятадын эзэн хаан хүртэл хүсээд байдаг ховор юм. Ирч хүчийгтэй нь сэлбэх болно. Хариуд нь хаан хичээл зүтгэлийг нь үнэлж удахгүй хааны гэр бүлийн дунд зохиогдох тоглоомд ирээрэй гэж урьдаг. Гарсны дараагаар хаан энэ яагаад гинэд ирэх болоо? Юу сэтгэхэд байгаа юм бол гин гайхаж суун. За харин нөгөө хоёр маань байхгүй. Нэг нь гарах гэж оролдон, нөгөөх нь орох гэж оролдоод чадахгүй. Өдөр шөнөгүй үүдийг нь манана. Сүнжээг бас орчин үеийн хүн гэсэндээ цаас утас ашиглан харилцаа холбооны төхөөрөмж хүсэгдэг. Туслахаараа дамжуулан нэг талыг нь өгөөд
Үнэхээр энэ хоёр маань холбоо тогтоож чаддаг. Сунчийг чамайг санаж байна гэхдээ ханхууч эндээс гаргана гэдгээ хамлан манай хүн хариуд нь нэг арга олсон гэдгээ хэлсэн боловч аав нь олж мэдээд утсыг нь тасалчихна. Ингээд Кёнсон бушуухан төлөвлөгөөндөө орон 3 ахтай нь уулзан аавыг нь ятгахад туслаач гэхэд хөдөлдөггүй шүү. Тэгэхээр нь Сунчигийн хэлснээр нь бэлэгсэлд гаргаж ирэн өгөхөд нилээдгүй согцсон нэг ах нь аав маань архинд дуртай гин амаалтна. Нөгөө ах нь уулын хүн хорхоотой харин том ах нь нилээн гүрийж байснаа хүрхэн ах гэдэг өгөнд нь уяран эцэст нь ханхуугийн талд ордог. Ингээд ханхуу 30 жилийн настай хүн хорхоотой дарсыг Сунчигийн аавд авчран өгөхөд аав нь баярлаад л амстал уулын хүн хорхоотой биш энгийн нэгэн ургамал байж таардаг. Эцэст нь Кёнсон өвдөг сөгдөн зөвшөөрөлтөнд сууна гэхэд гадаа цас орон улам нэмэгцээр аав нь гарч ирээд өвдөг сөгдснөөр хүн асуудлаа шийддэг бол бүхий л хүмүүс асуудалгүй байгаа. Ямар тач ярилцээгээд гэртээ оруулснаа чи 10 гаруй жилийн турш гараа цусдаж ирсэн. Энэ хугацаанд өчнөө олон хүн бий. Эцсийн эцэст би охиноол бодож байна. Тэд хизээ нэгэн цагт өшөөгөө авах гэж ирэхэд яах вэ гэсэн хэдий ч миний охиныг үнэхээр хайрлаж хамгаалах болов уу гэж бодож байна. Тиймд хамгаалж өгөөч гин ханхууч хайртай хүнээ хамгаална гэдгээ хэлэн ашгүй энэ хоёрыг маань зөвшөөрвөө. Ээж нь баярт мэдээ дуулах гээд ороод ирсэн чинь манай хүн байдаггүй. Аргаа барсандаа үзмэрчдээр ирчгэж тэрээр Сунчикийг таниад зогсохгүй. Уулзалгүй удлаа шүү. Сүүлд над дээр ирсэн асуудал чинь шийдэгдсэн үү гэхэд манай хүн урдын адил таниж байгаа мэтэл царайлна. Үзмэрч нэг сахиус өгөөд гэрлэх гэж байгаа хүнийхээ орондоор нууцаар нуучих. Тэгвэл ямар ч саад бэрхшээл гарахгүй гэж өгсөний дараагаар түүний бие рүү өөр нэгэн сүнс орон энд буруу хүн сууж байна. Жинхэнэ биений эзэн хаан байна гэд Сунчикээс нэхэд гэдэг за тэгснээ. Удахгүй та чухал шийдвэр гаргах ёстой гин нэг л учир битүүлэг. Ингээ Сунчик сахиусаа нуухын тулд ханхуу дээр эртэл гэрлэхээс өмнө хамт тонохгүй гин аавд нь амласан учир гэртээ оруулалгүй явуулна. Удахгүй болох Кёккугийн тэмцээн болох хааны гэр бүлээс зохион байгуулж буй тэмцээнд Кёнсон ханхуугч бас урьдаг. Учир нь хаан хоёр нохойг хооронд нь зодтолдуулъя гэж үзэн эгүүд мөн адил бичих хүргэсэн байдаг. Ийхүү энэ өдөр нь чирч тоглогчид ороорой гэж зарлан талбайн голд Кёнсон ханхүү болон Игью нар хоёр талаас оржрон хаанд ёслоно. Хаан намайг баярлуулахын тулд чадах бүхнээ хийцгээе гин тоглоом эхэлдэг. Улаан талын баг асуудалгүй 4 оноо орон нөгөө талыг нойлдно. Ийхүү Игью дохио өгсөний эцэс бүгдээр Кёнсоныг чиглэн харч байснаа хид хідэн удаа цохиод авчихна. Улгаацсны эцэс цэнхэр баг 1 оноо авахд хаан одоол баясаж эхэлдэг. Сүүлдээ Кёнсоны цохиур санамсаргүй хааныг онохд өгөхөд хаан гадаа хит халуун байна гэж шалтгаглан тоглоомыг түр зогсоодог. Ханхүү нэгэнд хормын хос бөгжөө захиалчихсан. Сунчигт хараахан өгж амжаагүй байгаа. Харин Сүгём баглаа цэцэг барьчихсан юм дээр ирэн орхиж явсандаа уучлалт гуйдаг. Шалтгаанаа тайлбарлах гэтэл амийг нь дараад болиулан энэ хоёр ч нэгэндээ тассаар Сүгэн буцах замдаа алчуурыг нь өгөөгийг санан буцаж явахдаа хальт харан араас нь дахтал нэг газар руу орхон харагдана. Энэ үед Сунчик Кёнсон ханхүүгээс уулзъя гэсэн захиа ирэн хүлээгээд зогсож байтал хин нэгэн нэрээд ухаан алдуулаад аваад явна. Түүнийг авч явж байхад нь ханхүү хажуугаар нь зүрэн мэдээж юу ч анзаараагүй. Гэрт нь очин Сунчигт хуурамч захиа ирэн гарч явсныг нь олж мэддэг. За харин Игью энгийн нэгэн биш бөгөөд аав ээжийнхээ өшөөг авахын тулд бүхнийг эртнээс төлөвлөжсөн. Өөрийнх нь доор ордны ноёд түшмэл байх жишээний гэтэл Сүгём Юнгэийг нууцаар харан өөр сэжигтэй хүнтэй уулзаж байгааг харсан байдаг. Сунчик нэг газар сэртэл танихгүй нэгэн орж ирэн энэ бол чиний булш. Тэр хүний хүсэж байгаа зүйл бол чамайг асар их өвдөлтөөр үхэх гэснээ. Гартаа байгаа алхаа барин түүнлүү ойртдог. Харин орчин үед түүний зохиол нь бичигдэх ба Сунчик өөрийн биеэр зохиолыг энэ хүртэл уншаад эртний нэг эдлэлийг гэрээсээ олж хардаг.
Кёнсон ханхүү Сунчигийн бугавчийг олж аван алга болсныг нь мэдээд нийслэлд байх бүх цэргүүдийг дуудан дайчилахаас гадна төрийн тэргүүний охин алга болчихсонгийн ард иргэд бүгдээрээ мэдцгээн Сунчигийг хаасайгүй хайгаад олоогүй. Харин манай хүн нөгөө алуурчныг алхаар яаг цохих гэж байхад нь Бултан ардаа байх төмөр хэртэй нэг зүйлийг мэдрээд "Тиймээ би чиний хэлснээр хий. Гэхдээ энэ амьдралаа сайхан дуусгамаар байна" гэж худлаа хэлэн цаг хожоод олсоо нууцаар тайлангаа худлаа яриа өднө. Алуурчин "Тэгээд яаж үхмээр байна да" гэтэл ашгүй манай хүн олсоо тайлж амжин бие хамгаалахын тулд түүний гэмтэн хоригдсан газраасаа зүгтэж амждаг. Нилээдгүй бартаатай замыг туулан явсаар айн захад байх том бөмбөр байхыг хараад зогсоо зайгүй дэлдэж эхэлдэг. Хөлсний алуурчин дуугаар нь нэрэн Сунчигийг боомлж алах гэж байхад нь ойролцоо явж байсан ханхүү мөн л адил бөмбөрийн дуу сонсон байгаа газрыг нь олж ирч чаддаг. Залууд хорсон өгдөгий хороох гэж байхад нь Сунчиг битгий гэсэн үчээр ханхүү арай л ядан бие барина. Удалгүй үлдсэн хідэн тэдэн дээр ирснээр ханхүү туслахтаа даатхан Сунчигийг аваад явсны дараа цүгийн малуурчин олж харан юмэтэй уулзаж байсан хүн гэдгийг нь сорвор нь таньсан хэрнээ идэхийг огтхон ч хүсэхгүй байлаа. Манай хүний гэрт нь очиран өрөөнд нь оруулаад отож харан ядарч чочирдсноосоо болоод нам унтаж байгааг нь хэлэхэд гэрийнхний саяныг тавьширцгаан гарцгаах үедээ ханхүү гарахт нь аав нь хүлээж байснаа. Оройтчлоо гин энэ дундхыг нь зөвшөөрөөд яриад байсан дуртай уулын хүн хорхотоодоо дарсаараа дайлан өөрөө хундгалж өгөөд өмнө нь чамд хэлж байсан хатуу үгнүүдийг март. Дараа чи өөрөө хүүхэдтэй болохоороо миний сэтгэлийг ойлгох болно. Яг л өнөөдрийнх шигээ үргэлж охиныг маань хамгаалж яваарай гэдэл энэ хоёрыг найрсаг аргагүй гэрлэхийг зөвшөөрдөг. За харин нөгөө алуурчин чинь өөрт нь захиалга өгсөн хүний талаар огтхон ч ам нээдэггүй. Ханхүү яаран Сунчигтэр орж ирээд эцсийн амьсгалаа авч байгаа тэрхэн мөчийг хардаг. Ийхүү хард арсан зүуднээсээ сэрэхэд Сунчиг байхыг хараад баярлаад л тэрвэрээ тавчхан өөрийнх нь дайснууд Сунчигийг занал хийлээд байна гэж бодож байгаагаа хэлэхэд манай хүн ийм сул торой байж болохгүй хайртай болно гэдг нь аз жаргал уйдхар гунгийг хамтдаа хуваалцна гэсэн үг. Ханхүү хадамаа бидэнд зөвшөөрөл өгсөн гин манай хүн бөөн баяр болоход ханхүү олж авсан бугуйчийг нь буцаан зөөж өгдөг. За гэтэл нийслэл даяараа Сунчигийн барьцаалагдсан хэрэгт ханхууд сэтгэлтэй байснараа гоосон буруутгагдан хүн болгон ам амдаа түүний талаар ярьцгаана. Сүгэм юнгийг шалгахаар ирдэг. Сунчигт болсон явдалд нойронч хүрээгүй талаар хэлэн чин сэтгэлээсээ санаа зовж удахгүй найз дээрээ очино гэдгээ хэлэн хамтдаа гэрт нь орцгоон Сүгэмийг төр хүлээж байг гэснээ хандалсан цайгаа өгчхөөд авч явах хамттангаа бэлдэж байхад нь юнгээ ийм сайн хүн байтал би юу төсөөлнө вэ гэдэл цайгаа ууж байхдаа эргэн тойрныг харж байгаад шүүгэнд ороод нэг бичиг олж авдаг. Үүнийг харан царай нь хувьс хийснээ юнгийг орж ирэхэд байхгүй болчихсон байдаг. Сунчиг руу илгээсэн гар бичмэл нь ханхүүгийн бичгтээ маш их төстэй. Юнгийн найз дээрээ ганцаараа ирэн цаашид үргэлж хамгаалах болно гин гаранд нь шархны тос түрхэж өгөөд ийм хэрэг хийж болох ганц л хүн байгаа гэснээ хоосон нэг сэжиглэж байгаагаа ч хэлдэг. За харин хаан хятад улстай найрсаг холбоо тогтоохын тулд эгүйтэй хамтарч ажилладаг. Учир нь Кёнсон ханхүүгээс илүү өөрт нь илүү их итгэл найдвар төрүүлдэг. Тиймээс ханхүүг дуудан уулзаад чамд цэргүүдийг захирах зөвшөөрөл өгсөн биш. Хувийн хэрэгтэй ашиглаад өөрийгөө хаан гэж бодоо юу гин ханхүү надад тийм бодол байхгүй өвдөг сүгдэхэд тэгвэл урвагч биш гэдгээ баталгийн хороолгох хүнийхээ нэрсэн жигсаалт өгдөг. Нөгөө хоригдож байсан алуурчны хаалга гинт онгойн хин нэгний түүнд оргох боломж өгнө. Тэр хүн бол нөгөө даруухан царайтай юнээ дахин мөнгө нэмж өгөхөд авахгүй болохоор нь гарт нь натгуулаад үүнийг аван зүгтах хэрэгтэй гэж санаа тавин энэ хүнийг эргэх даруйд хороож ирхэн. За гэтэл анхнаасаа манай хүний сайхан сэтгэлийг талимдуулан албаар найзалж дотносоод шалгаруултын үеэр ирэхэд нь тахлын тосгонд байгаагүй юм уу гэж бодон өвдөх зовох бүрдэн дотроо баярлдаг байж мөн Сунчигийг ус руу түлхсэн хүн нь тиймдээ даалгавраа биелүүлээгүй гин энэ хүнийг ийм болгож урдаас нь игүү гарч ирснээр үнэн төрхийг нь мэдэж аваад зориг нэг учир энэ хоёр хамтрахаар болдог. Сунчиг маань гэрлэх бэлтгэлдээ ороод эхэлчихсэн. Орд ирний даваан дээр нь ээж нь гараараа хатгамал хадган манай хүн гэрлэх өдрөө тэсэн ядан хүлээн.
Ханху хааны хэлснээр Хуужин хаан дуртай байсан гих шалтгаар ерөнхий сайдыг хөнөөхөөр ирж Кёнсоныг ороход хааны тушаалаар ирээ юу. Гэхдээ надад жоохон хугацаа өгч болох уу? Маргааш миний бага охины хормын өдөр, түүний баяр ёслолын өмнөх өдөр эцэг нь алуулахыг зөвшөөрч чадахгүй гин Ханхугээс гуйхад Ханху хөл дээрээ тогтож ядан гарч ирдэг. Сунчиг хийдэд залбирах гэж ирэхдээ Игюг борон дунд шүхүргий зогсож байхыг хардаг. Түүн дээр очин ханиад хүрлээ гэж санаа тавьж бороноос хорогдон сууж байхдаа залууч худлаа ханиалхан өөрийгөө өрөвдүүлж байгаад хэсэг зуур ярилцаж байснаа хөлийг нь дэрлэн төр зуурал амарчхий гэсэн боловч харин эсэргээрээ манай хүн унтчихаж сэрснийхэн дараа явцгааж байхад хэсэг хүмүүс бужигналдан залуу албаар юу болсныг нь харуултал тэнд нь Сунчигийг барьцаалсан хүний цогцос байхыг хараад биеийн тавгэрхэж байхад Ханху ирж тааран Сунчигийг тавьшруулж хаад явах гэж байтал залуу энэ бол хууль зүйн юмтай холбоотой гэд тэнд байх хүмүүсийг сонстол орилон Сунчиг мөн адил буруу ойлгон бараг л түүнийг алсан уу гэж асуув. Яагаад хүмүүст буруугаар ойлгуулагддаг юм бэ гин Кёнсон чи миний тухай бүгдийг мэддэг гэж хэлсэн. Гэхдээ намайг огтхон ч ойлгодгүй юм байна гэж хэлэн гарч явна. За мэдээж тэр цогцыг энд тавьсан хүн бол Игью хунтааж мөн нөгөө хүнийг утгаар дутуу алчсан байхад нь өөрөө сэлмээрээ гүйцээсэн байдаг. Түүний байгуулсан нууц бүлэгт Юмгийн ааваар тогтохгүй Сүгэмийн аав нь ч мөн адил байдаг. Энэ хоёрын одоогоор төлөвлөсөн төлөвлөгөө нь түүнийг Сунчигийн найз мэд энэ хэвээр нь байлгах. Сунчиг тэр очоод хормын бэлтгэлээ хангаж байна уу? Царай чин сайнгүй харагдаж байна. Ханху ерөнхий сайдыг өнөөсөн гих 100 ярианаас болоо юу гэдэл санаа зовж байгаа мэт царайлан манай хүний сэтгэл санааг бүр уймулж орхино. Харин Хуасон нөгөө хэрэгт сэжиглэгдэн аав нь түүнийг хийдэд суулган шийтгдэг. Гэхдээ цаадах чинь нэрээ цэвэрлэхийн тулд яаж хийж байгаад л зүгтчихна. Нөгөө өөрөөс нь хайгаад байдаг юмээ Хуасаныг харчхаад яг л гуйлах ч мэт харьцсан. Ёстой зам нь танигдна гэдэг чинь л болно. Бас болоогүй эзгүй хагуур нь даун клубын тэргүүлэгч болчиход Сүгхэм Юмэйтэй уулзан өрөөнөөс нь олсон цаасаа харуултал тэр нь Сунчигт Ханхугийн өмнөөс бичиж байсан захидал бичгийн хэлбэрийг нь дуриалхан хит давтаж байхдаа тэнд унгаачхаж нэгэнд баригдсан хүн бөөр цагаандаа гарan тиймээ би хийсэн. Гэхдээ та Ханхуд хэлж чадахгүй гин аавыг нь нууц бүлмэгт хараалагддгийг нь хэлж орхино. Хуасон хэргийн газар хидэн удаа очихдоо Сунчигийн ахтад хараад л байдаг. Сүүлдээ намайг дагаад байгаа мó гэж уурлаж байгаад сална. Харин Ханху хэрэгтний цогцсыг хараад шархыг шинжилж үзээд чинжаал түүний амьд хүрээгүй харин сэлэм амьд чухал цэгийг нь онсныг олж мэддэг. Мөн захидал бичсэн цаас нь энгийн нэгэн цаас биш бөгөөд хэр баргийн хүн худалдаж авч чадахгүй. Мөрдөн байцаалт хийсний эцэст хэрэгтнийг нь бараг л олчих шиг болдог. За гэтэл хаан түүнийг дуудаад надаас юу ч нуугаагүй гэдэгтээ итгэлтэй байна уу гэж хашгиран Ханху ам нээхгүй байхад нь хороочлоо гэж айлтгсан сайдыг оруулж ирнэ. Яг үнэндээ Ханху Сунчигт дахин хүн алахгүй гэж амласан учраас дээрэс нь хүүхдийнх нь хурин болох гэж байсангийн түүний амийг өршөөж ханцуун дээрх цус нь шарх төдийгөөс цасарсан цус байж Ханху хурамжаар аллага үлдэж хааны үгээс зүрсэнгийн Ханхуг хороох гэж байхад нь тэр дундаас Сунчигийн аав нь Кёнсоныг өмөрөн нэг боломж олгооч гэхэд сайдын амийг яг одоо авг нь даалгадаг. Тэрээр хэлэхдээ хөрөм сайхан болсон гэж сонссон. Чамд баярлалаа. Одоо өгөхөд харамсахгүй. Намайг ал гэж хэлсэн боловч Ханху Сунчигийн үгийг санан хороож зүрхэлсэнгүй. Оронд нь намайг алнуу гин хаанаас гуйж байтал Игүү сайдыг хороон хааны сэтгэлийг нэг хамраадаг. Аав нь гэртээ ирэн Сунчигт энэ талаар бүгдийг хэлэн манай хүн түүнд итгээгүй дээ. Асар их харамсан бас өрөвддөг. Сүгэмийн аав нь дуудаж уулзаад Кёнсоноос харилцаагаа таслахгүй бол чи үхэн удахгүй ордны эзэн солигдох болно. Эхний ээлжинд түүнийг устгах шаардлагатай. Өөрийн биеэр өргөдөл гаргаж Кёнсон Ханхуг цааслахыг хүсгэн хүүдээ хатуу тулгадаг. Гэхдээ Сүгэм найзтайгаа уулзаад захидлын талаар хэлсэн учраас Ханху Юнгийг тэр дорн барьдаг. Газар дээр нь хороомоор байвч Юнгээ чи Сунчиг тайртай л юм бол намайг алж зүрхлэхгүй гин сүрдүүлж эцэст нь хоригддог. Нас барсан сайдын эхнэр Кёнсон Ханхуг хүлээж байгаад өндөх шидэн эсэргүүцлээ илэрхийлэхэд Сунчиг гарч ирэн өмнөр нь орж хаадаг. Дараа нь хувцсыг нь цэвэрлэж өгөн өмнө нь хатуурхсандаа уучлалт гуйгаад энэ хоёр маань эвлэрдэг.
Дараа өдөр нь тэргүүн сайднэр ханхуг цаазалгийн нэгэн дуугаар хаанаас шаардаж Сунчийг аваасаа игүү энэ бүхнийг хариуцаж байгаа гэдгийг сонсоод түүнээр очин Кёнсоны амийг авраач оронд нь би хүссэн бүхнийг чинь хийгин өвдөг сүгдэн гуйдаг. Тиймдээ хаанд Кёнсоныг цаазалхаас илүү надад нэг сайхан санаа байна гэснээ Хятад улсын хэл дээр асуудалтай. Тиймээс түүнийг тийш нь явуулж золиосонд гаргая. Оронд нь бид Хятадын эзэн хааны анхаарлыг татан дайснуудыг нь устгаж өгснөөр бидэнд ашигтай. Манай орны нэр хүнд тэнгэрт өргөгдөнгин хааныг ятгадаг. Тиймдээ Кёнсон дуудагдаад явж байхад өөрийг нь цаазал гэсэн хүмүүс донд найз нь урд өдөр нь Юнэийг хэлж байхдаа аваасаа сонссон зүйлийг хэлэн нууц овог байгаа гэдгийг нь сануулад нүур буруулах болсондоо уйчлалгун өвдөг сүгдөөд асгартлаа уйлж байхад нь ханхүү энэ чиний буруу биш юу ч болж байсан чамайг буруутгаж чадахгүй гин найзын хуваар хүлцэнгүй хандсан байж. Ингээд хаан дээр ороход Хятадд гай тарьж байгаа Харгас Жанжин галгийн маргааш нар мандахаас өмнө хил рүү явуулахаар болсноо хэлдэг. Кёнсон ханхүү би таны тушаалыг дагах болно. Гэхдээ игүү хунтаажээс болгоомжил гэсэн ч урдаас нь надад үйлдэлээрээ үнэнч гэдгээ баталсан хүн гээд үгийг нь авч хэлэлцдэггүй. Ханхүүч явахаасаа өмнө эрүүл мэндийг хүсэн гарч явдаг. Манай хүн гэхдээ аль хэзээ өөрийг нь гисэн гэр бүлтэй болчихож Сунчекийн гэр бүл бүгдээ л санаа тавин хүлээж байж энэ хэд ханхүүг явахыг мэдсэн учраас Сунчек орой түүн дээр очин хоёулахнаа хурмаа хийдэг. Аз жаргалтайгаар өгжөө солилцсон аль болох ханхүүгийн сэтгэлийг дээрдүүлэх гэж манай хүн их л хичээн. Ханхүү чи бол миний эхний бөгөөд эцсийн бүсгүй гэж хэлээд л үнсдэг. Ингээд дараагийн өдөр болж ханхүү харсан Сунчийг аюулгүй буцаад ирээрээ гэж өөрийгөө хүчлэн инээсээр хоцроод би чамайг хүлээсээр байх болноо гин холдоод ирэхээр нь уйлцсан зогсож байтал. Ханхүү урдаас нь алхаж ирэн тэрврээд эргэж ирнэ гэдгээ амладаг. Ингээд манай хүн гэртээ ирэн аав ээжтэй нууцаар гэрэлсэн гэдгээ хэлээд ханхүүгийн гэрлүү явна гэдгээ хэлэн юмаа бэлдэж эхэлдэг. Энэ үед нь өмнө нь гарч байсан арслантай сэлбрийг хараад толгой нэргэн ухаан алдаад унчихдаг. Ханхүү хил дээр ирэхэд тал талаас галт сум харван цэргүүд хид хидээрээ өгөж ханхүүгийн тушаалаар бамбаагаар халахлан урдаас нь дайсны цэргүүд дайрч эхэлдэг. Ашгүй Сунчек маань ухаан ордог. Үүнийг сургуулийн ойролцоогоос худалдаж авч байснаа санан яагаад энд байгаа юм бол гэж ихэд гайхна. Туслах охин нь та аль эрт мартчихаа юу гэтэл үзмэрчдээр ирэн өөрийн биеэр сонгож авсан зүйл байж тэсэлгүй учрыг нь болохоор тэр дороо очтол өөрөө байдаггүй. Туслах нь хайхаар гартал Сунчекийн бие дахиад л тавгүйтэн. Гэтэл үзмэрч гинэт гарч ирээд энэ баримл одоо хүртэл танд байгаа юм уу? Манай хүн ямар нөлөөтэйг нь асуухад та өдөр тутмын амьдралаас зүгтхийг хүссэн тул шинэ амьдралын эхлэл болов да. Нэрээ та хайртай хүний тулаанд явуулсан гэсэн хараатхийда эсэн минь байна уу гэдгийг нь гэж байгаад малгайг нь газар байхыг олж харан сандраад хонхоо шидчихдэг. Урдаас нь ойртон төгсгөл би итгэлтэй биш байгаач нэг зүйл буруу байна гэд явуулдаг. Сунчек гэртээ ирээд юу ч болоогүй байхад өөрийгөө аль болох хүчтэй байлгахыг хичээдэг. Хаан бараг л галзуурах шахан урд өмнөхөөсөө маш хурдан биеийн байдал нь өөрчлөгдөж эхэлдэг. Бараг л игүүгийн Хятадаас авч ирсэн энэ хүчнээс болж байгаа байх. Идээсээ оргосон хуасан өлсөж даран байшин руу яаж орох вэ гэж байж байтал Юнэгийн хоёр туслах хоорондоо түүний талаар ярилцаж байхад нь барьж авдаг. Түүнээр орж ирэхэд нь цай цацах гэж байна гэж бодож байтал өөрхийн нь өлсөндөө уучхдаг. Мөн Хатан хааны мөрдөн байцаах товчоонд мэдгдсэн гэдгээ хэлэн нөгөөх нь бүр тоожогоо шинжгүй. Урдаас нь босч ирэн айчглаа. Гэхдээ өөрөө нэг амьсгаагаар уусан цайгаа юу байсныг нь мэдээгүй л бидтэй. Хуасан чи хор хийчихээ юу гин хоолоогоо барин сүйд болоход өөрийнх нь шоолон тоглож байснаа хэлдэг. За харин Игио нэг мэдээ хүлээж аваад учир зүггээл энийгээд байдаг. Тэр нь юу байсан гэж Кёнсон ханхүүгийн дуулга болон биегээ авч өгч байсан цустай алчуур гэр бүлийнхэнд нь авчиран дайсныгаар дам мөрөгцнийг нь дуулгадаг. Сунчек худлаа тийм бол цогцсон хаан байна. Тэр үгээгүй гэхэд дайсны цэргүүд толгойг нь нийслэл рүүгээ оруулан ард иргэдтэй үзүүлэхээр болсныг нь дуулгадаг. Сунчек тэгсэн ч итгэхгүй нулимсаа төвчин бид ханхүүг
эсэн минь гэдгийг нь сонсно гэж хэлээд гэртээ орж ирэн арай гэж амьсгал авахад ханхүүгийн өөрт нь бичсэн захидлыг олж авдаг. Би чамд анхудагаа л үнэн хэлж байна. Тулалаанд орохдоо би айж байсан. Үхэж магадгүй гэхээсээ биш, хайртай хүнээ орхихгүй гэхээс айж байна. Гэтэл яг үнэндээ ханхүү дайснуудаа буулгаад явж байхад нь гинт хар хувцастай хүмүүс дайралт хийн. Бид нар хэдий олуулаа байсан ч тэднийг буулгаж аван амьд үлдсэн нэгнийх нь араас явж байтал гин нэг нь түүнийг харуулж удалгүй нөгөө жанчин чинь цэргүүдийнхээ хамт гарч ирэн чи нөгөө игүүгийн хилээд байсан новш юм уу гэж хэлээд учир зүггээ алах гэж дайран цуснд нь хутгахад ханхүү эцсийн мөчтөө хайртай хүнээ боджээ. Сунчийг үнэхээр нулимсаа барьж төвчсөнгүй. Энэ мэдээ хүлээж авсан Сүгиом мөн найз нь явахаасаа өмнө хэрвээ надад ямар нэгэн зүйл болвол айртыг минь хамгаалаарай гин загсан байж. Хааны би улам доройтсоор Консоныг нас барсан мэдээ хүлээж аваад мөн л адил сэтгэл дундуур хаан ширээг хэн залгамжлах болж байна гэхдээ та өөрөө хаан суудлаасаа татгалзах хэрэгтэй. Эрүүл мэнд чинь муудаж байгаа тул шинэ хааныг сонго. Сүгиом найзынхаа цогцсыг нь ядаж орхихгүй гин аав нь чи гэр бүлээсээ ургахыг хүсэе юу? Тийм ээ, одооноос эхлэж намайг хүүгээ гэж битгий бод гин орхиод гарах гэтэл аав нь сэлэм тулгаад энэ хаалгаар гарах төдийд чамайг алах болно. Сүгиом хэрвээ ээж минь амьд байсан бол миний шийдвэрт итгэх байсан. Гэхдээ аав нь бууж өгдөг. Сунчийг мөн адил тэсэлгүй гэрээсээ гарах гэж байхад эгүү үүдэнд нь таарад худлаа гашуудаж байгаа мэт царайлна. Манай хүн нас барсанд нь итгэхгүй байгаагаа хэлэн хаанаас цэргүүд дайчлан ханхүүг хайгаад өгөөч гэж гуйхад хэрвээ тэгвэл оронд нь өөртөө нь гэрлэхийг хүсдэг. Сунчийг дургуйцсан зэвүүцэхэд гарнаас нь атгаж аваад чи үргэлж минийх байсан. Сунчийг дургуйцэхэд сүулдээ бүр гуйж байснаа урдаас нь орилж чи зүгээр л хүлээж авах хэрэгтэй гин Сунчигийг сүрдүүлэхэд Консон ханхүүтэй аль хэзээ гэрэлсэн тэр бол миний нөхөр гэж хэлэн явахад нь зуралдаж байгаад алгадуулж авдаг. Мөн түүний хүсэлтээр хаан суудлаасаа буун игүүж шилжүүлсний хэлэн эсэргүүцэн нэгнийг нь олно гэж сүрдүүлдэг. Тэдний зарим нь Консон ханхүү хаан болох ёстой гэтэл тэр чинь үгсэн гэж байснаа зүгээр л хятад хайчихдаг. Ингэж тэрээр хааны өмнөөс ирэх мэдлийг нь ашиглан Сунчекийн гэр бүлийнхнийг барьж хорин маргааш өглөө Сунчекийг харснаа чи өөрөө энэ замыг сонгосон. Чамаас болж гэр бүл чинь үхэн. Эглээд тэр бүсгүйг ал гэж цэрэгт тушаан үхэлд мөчөх хүлээсэн хүмүүс орилолдож байтал гинэд цаг хугацаа зогсчихон яг л киноны эхэнд гарсан шиг зохиолыг уншиж байсан хүмүүсийн утсанд алдаа заан бүгд сандралтаж байхад манай хүн буцаад ирчихсэн. Яг өмнө нь жинхэнэ Сунчек гих өөртөө нийжил хүн зохиол доторх Сунчек болон жинхэнэ Сунчек хоёулаа шинэ амьдралыг мөрөөддөг. Тиймээс эдний бие солигдож мөн роман нь үргэлжилж байгааг хэлэн алдаа зоосныг дуулгадаг. Манай хүн зохиолыг уншснаар нь Консон ханхүүг асуудал тэр одоохондоо амьд жанжин толгойг нь таслах гэж байхдаа үхлээс айдаггүй харцыг нь анзаарч үхлийн тухай сонсох их нэртэй санаа зовж байгаагаа хэлэхэд энэ хоёрын үхэх гэж байсан цаг хугацаа давхцсан. Зохиол тэр чигтээ зогсож манай хүн амьд байгаад нь маш их баярлаж байтал цаанаас нь сэргээ богинохон хугацаа байгаа юм байна. Жинхэнэ Сунчек мөн адил гэр бүлээ аврах хэрэгтэй гин аргаа барцгааж байхад гаднаас урж ирсэн хүн нь нөгөө жаалч нь бас өөрийгөө хайрын бурхан гिचгчээ. Олон жилийн турш амьдарч ирэн одоо энэ хүү романы зохиолч юм байна. Яагаад нөгөө чадвал чи өөрөө зохиолоо бичихгүй юу гэд байсан. Мөн энэ хоёрт сүүлийн удаа туслахаа хэлдэг. Гэтэл ганц байгаа арга нь өөр өөрсдийн байранда очих хүн Сунчек гурван өгүүлбэрээр зохиолыг бичих боломж олддог. Манай хүнийг алах гэж байсан хүний нүд рүү зүгийг хатгах энэ хугацаанд нь Сунчек эгвтэй ярилцах. Гэтэл тэр дахин гэрлэхийг хүсэн татгалзахаар нь хүчээр унтлахын өрөөндө оруулна гэхээр нь зүгцаар эгв болон цэргүүдэд баригдаад цаазын тавцан явуулах хэрэггүй. Энд нь алчхий гээд сэлмээ талаахад сум харван зогсоогоод өөдрөө хартал Консон ханхүү амьд байсан байж. Сунчекийн өгсөн бугуйч нь ханхүү даацавчран амийг нь аварчээ. Харин энэ хоёр хөөрхөн маань хин хинэн солигдсон амьдралдаа сэтгэл хангалуун хоорондоо тохиролцсны эцэс энэ хിവэрэ үлдэцгээдэг. Ингэж энэ мөчөд эрцгийн эгийн хунтааж Консон ханхүүг аал гэж цэргүүдэд тушаал өгсөн ч тэд Консон ханхүүгийн үгийн дагуу сэлмээ тавьцгаадаг. Мөн найз нь энэ баярт мөчийг сонсоод ямар их баярлсан гэж мөн нөгөө хідэн босогчд хурлын өрөөндөө баригдцгаан энэ зовлонт мөчүүдийн дараа энэ хоёр маань ингэж нэг уулзах гэж сайн хүрэгний ачаар эдмаанч аврагдаж ханхүү гэртээ очихоосоо өмнө хаан дээр очин нөхцөл
байдлыг хараад ихэд гайхна. Нөгөө мөх хүжийг өшгөлөж хаяад отож дуудан имжлүүлдэг. Удаан хугацааны турш хордсон мөчөөр мэдээж хурдан хэвийн байдалтай орохгүй. Ханхүүг харчхаад багийнхан төрхийхийг харан орилж өмнө нь сүхрөөд ээжиг нь хүнөөсөндөө уучлалт гуйдаг. Нөгөө мөх хорон санаатай юмээ баригдан юм зэрэг болоод л байна. Манай хүн найзынхаа холбоог санагалзан өөр дээр нь очиод үзэн ядахын оронд хүндэлтгээ хэлэн юмээ ингэж байхаар намайг үзэн ядаач яаж юу ч болоогүй юм шиг байдаг байна гэн асгартлаа уйлдаг. Хаан ашгүй хоёр хөл дээрээ босон өөрөөс нь нурсан нөхдүүдийг яг одоо хэрэгээ хүлээвэл өршөөх болно гэтэл ноёдууд игвгийн үгэнд автсан гин бүгд л түүнээс харцаа буруулдаг. Уур хилэндээ автан хаан руу тарихад яг одоо түүний толгойг ав гин Кёнсан ханхуд тушаасан боловч зэрэгтэй нарахгүй үгүй гэдгээ хэлнэ. Хаан өөрөө хороохор сэлмээ талайхад ханхуу өмнөр нь ороод та энэ олон жилийн хугацаанд цус урсгаснаар амгалан байсан удаагүй хэрэггүй хаантаа гэж гуйгаад сэлмээ буулгахад хүргэдэг. Хаан үлдснийг нь Кёнсан ханхуд даалгахад тэднийг хороолгүй игвэг цөллөгт явуулдаг. Манай хүн зах дээр явж байтал гинэт урдын адил бүх зүйл зогсон. Нөгөө зөлөгч нь гараад ирнэ. Энэ сонголтыг хийсэндээ үнэхээр харамсахгүй юу гэж асуун. Зохиол дуусахад энэ ертөнц мөн адил дуусна гэсэн ч хайртай хүнээ сонгожээ. Эцэг үрийн холбоо яахан тасрах билээ. Түгэм автагаа уучраа болон хамтдаа загсанд явж хавч хүртэл идгээр болон одоо л нэг гэр бүл шиг залтаа хуваасан байхгүй. Зөрүүлээд аавыгаа хийдэд явуулна. Залбирахыг хүртэл зааж өгөөдөл үнэн туршлагатай. Юугийн аав дахин ганцаараа үгүй хоосон болдог. Сүнжээг өөр ертөнцөөс ирснээ ханхуд хэлэхэд эргэлзэгч үгүй итгэдэг. Энэ ертөнц дуусах байлаач хамтдаа л байхыг хүсдэг. Ийхүү тосгонд аз жаргал ирэн сүнжээгийг албан ёсоор бэргүүн авлаа да. Коктейл сүнжээг маань тэдэнд давлгаалахыг хүртэл зааж өгдөг. Хаан ханхүү хоёрын нүүрэнд Мишель тодрон одооноос эхлэн илдээ буулгаж амьдрахаа хаан дайлдхан цоошин амьдралаа эхлүүлэхээр гарлаа да. Учир нь өнөөдөр бол энэ хоёрын маань хуримын өдөр. Бүхий л хүмүүс аз жаргалтайгаар ёслолоо эхэлцгээе. Цэцэг шиг хөөрхөн сүнжээг маань баярын үгээ хэлээдэл арагшаа шидэн барьж авсан хүн нь хуаасан байж үү? Энэ хоёрч бараг тодорхой болчихлоо. Манай хоёр чинь бүр хамаг хүмүүсийг ичээхэд хайчхнаа. Ингэж л дэндүү аз жаргалтайгаар зохиол төгсөж жинхэнэ сүнжээг өөрийн хүснээрээ энгийн амьдралаар амьдардаг. За гэтэл энэ ертөнцийн амьдрал нь үргэлжлэх бөгөөд тэд өнөр өтгөн гэр бүл болжээ. Охидууд нь аавда бүр амь, хөвгүүд нь нийлж аваад гэрээ нураах нэ. Харин Сүкём хайртай бүсгүйгээ орхиогүй. Юнгийн шунал дарагдаж бүхнийг шинээр эхлэхээр болдог. Ингээд та бүхэнд зориулаад энэхүү хөөрхөн киног хүргэлээ. Энэ хүртэл үзэж кинонд таалагдсан бол комент хэсгийг зүрхээр дүүргээд өгөөрэй. Та хэдэд сүүлийн хэсгийг харуулъя гэж бодтол энэ хоёр чинь маяглаад энэ удаад бидэнд битгий саад бол гиндэ. За тэгэхээр дараагийн кинонуудаар уулзтлаа. Түр баяртай.